Монголчуудын дунд шээсний замын чулууч хөвчтэй хүмүүсийн 70 гаруй хувийнх нь зонхлон тохиолддог гэх юм уу чулууны найрлага нь кальциум оксалатын чулуу гэж байдаг. Тэгэхээр кальциум оксалат гэдэг энэ бодис хаана их агуулгаддаг юм бэ гэхээр эслэг ихтэй хүнсэнд их агуулгаддаг гэж үздэг. Эслэг ихтэй хүнс гэхээр одоо монголчуудын хувьд хамгийн их нийтлэг мэддэг хэрэглэдгээрээ ногоон өнгийн ногоон мөхлөх дуургамлууд гэж ярьдаг. Тэгээ одоо тод ногоон өнгийн навчт байцаа, бууцаа, брокколи, за мөн бүх төрлийн будааны төрлийн овёс, гурвалжин будаа гэдэг юм. Тэгээд дээр нь одоо босод эслэг ихтэй хүнс юу гэдэг лээ те. Энэ зүйлс одоо зохистой хэмжээнээс хит их ихсэх юм бол хүний биед кальциум оксалатын концентрац ихсдэг гэсэн үг. Цаана подкаст үзэж байгаа өглөө өдөр орой мэндийг хүргэе. За, та подкастаа үргэлжлүүлж үзэхээс өмнө манай сувагт subscribe дараарай. Ингэснээр бидний танд одоо хүргэж бэлдэж байгаа эрүүл мэндийн энэ цуврал подкастыг та цаг алгалгүй үзэх одоо мэдээлэл танд очих болно. За, бидний өнөөдрийн танд одоо хүргэж бэлдэж байгаа сэдэв болоос их хүмүүсийн хувьд бас нийтлэг тохиолддог зүйл байдаг. За, тэр бол бөөр шээс дамжуулах замын чулуу гэдэг энэ асуудал байж байгаа. За, энэ дотроо бас мөн одоо бөөр шээс дамжуулах замын талаасаа бас хүмүүст ямар өвчлүүд илүүхээр тохиолдож байна, юун дээр бид нар анхаарах ёстой юм бэ гэдэг тэр талуудыг өнөөдөр бид нар ярилцсан. За тэгэхээр та бүхний хувьд ч гэсэн энэ бөөр шээс дамжуулах зам талаасаа ерөөд бас мэдээллүүд байгаа бах. Тэр мэдээллүүдийг бид өнөөдөр айлуулах зэгцтэй байх талаас нь мэдээлэл өгөө явна. За өнөөдөр бидний урилгыг хүлээж аваад та болон бидэнд маш чухал сэдвийн талаар мэдээлэл өгөхөөр за Улаанбаатар сонготой эмнэлгийн бөөрийн мэдцлийн эмч 50 бат эмч хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр 50 бат эмчээ би ерөнхийдөө ярианы сэдв бол ингэж эхлүүлээ гэж бодсон. Одоо урологийн эмч гэж яриад байгаа тийм. Одоо нэг жирийн иргэдсэн сонсохороо яг уролог бөөр шээс дамжуулах замын хүмүүс яг энэ асуудалтай болохоор тэр үгийг илүүхээс сонсож байгаа хэл та. Тэгэхээр яг энэ асуудалд ороогүй өөрийгөө анх урьдчилан сэргийлж байгаа хүн бол сонсоод бас яг юу гэж байгаа юм бол гэж бодож магадгүй. Урологийн эмч гэж яг ямар хүний хэлэх юм бэ? За ер нь ямар шат амжилтаар сураад за тэгээд ерөнхийдөө эрэгтнүүдийн хувьд бол яг ямар эрэгтнүүдийг илүү үзэж оншилдог юм бэ гэдэг талаас хоёлаа яриага эхлэе. За уролог гэдэг яг үгэн дээрээ тайлбарлах юм бол яг урологи боёо шээс судлал гэсэн грек латин хэлний гаралтай үг л дээ. Гэхдээ зүгээр анагаахынд урологийн эмчнэр гэж ямар хүмүүсийг хэлдэг юм бэ гэвэл бөөр шээс ялгаруулах тогтолцоо мөн одоо нөгөө нөхөн өрчгөн эргэтэн систем гэж нэрлэдэг. Тэгээ эдгээр ялангуяа эрэгтэйчүүд дээр бол энэ системийн одоо эргэтэн тогтолцооны эмгэгийн үеийг эмчилдэг. За ерөнхийдөө мэс засалтай илүү төлхөө тал руугаа гэж ойлгож болно. Зүгээр яг олон улсууд бол одоо мэргэжлүүд их наривчлалтай ингээд хөгжөөд салаа явцсан байдаг тийм. Тэгэхээр яг яг зөвхөн шээсний зам судлалын шейх зүйн эмгэг судлаач энэ салаа явцсан байдаг л та. Монголд бол одоохон арахандаа тэгж одоо наривчилж салж араахан хөгжөөг байна. Тэгэхээр ерөнхийдөө Монгол одоо манай ах үед бол урологийн эмч гэж юм бэ гэвэл бөөр шээсний зам за эрэгтэйчүүд мөн эмэгтэйчүүд ялгаа байхгүй нөхөн өрчхөн эрэгтэн тогтолцооны эмгэгүүдийн мэс заслын өвчнийг одоо шийддэг хүмүүсээ гэж ойлгож болно гэсэн товчхондоо бол. Урологийн эмч гэж яг ямар хүнийг хэлэх юм те дээрээс нь ямар эрэгтнүүдийг үздэг юм бэ гэхээр бүгдээрээс ойлгосон мөн. Эрэгтэй эмэгтэй гэж ялгардаг тэр бас одоо эрэгтнүүдэд тэтгэрийг бас үзэж байна. Ер нь яг ингээд таамчлаад хүмүүст амар үйж магадгүй хэлээд өгөхөд яг бөөр шээс дамжуулах зам буюу шээлгүр гэж нэрлэдэг шээлгүр давсаг төрөө булчирхай за эрэгтэйчүүдэд гадна бэлэг эрэгтэн төмсөг гэх мэт эдгээр эрэгтнүүдийн үеийн голдуу мэсцлийн тусламж үзүүлэх шаардлага бүхий өвчний үеийн шийдлээ гэж ойлгож байна. Яг нөхөн өрчхүйн эрэгтэн гэд хэлчихээр эмэгтэйчүүдэд нөгөө умаа хүзэн өндөвчн төр яригдаа явчихдаг. Энэ нь бол тэгтээ дэргөө гинеколог буюу эмэгтэйчүүдийн өвчин судлал гэдэг тусдаа салбар хөгжсөн бие даасан салбар байдаг учраас энэ рүү бол одоо урологууд тэр болгон ороод байдаг. Яагаад гэвэл тэртээ дэргөө өөрөө хөгжсөн тэр чиглэлийн мэрэгжлийн эмчнэр байдаг учраас. Яг гинеколог гэдэг шиг эрэгтэйчүүд судлалынхаа андрологийн гээ салбар бай. Тэр нь болохоор
илүү дотоод шүүрэл толгой даавар гэдэг энэ бол дотроо ингээд нэг салгаа явчихдаг. Урлагууд нь энэ саяны эргэтэн системийн илүүтэй мэдцэлтэй холбогддог учраас чулуу хавдаг уйлгахаа бүтцийн бусад эмгэгүүд тэр яаж мэдцэлтэй аргаар засч болох. За зарим талдаа заавал мэдцэлийн ч гэлтгүй ер нь яаж бид нэр тусалж болохоор тэр болгон руу доролцдог гэсэн үг л дээ. За тэгэхээр өнөөдрийн бидний ярьж байгаа сэдв болох бүүрлэг илүү орж байгаа. Бүүрний чулуу үүсэлт гэдэг талаар явж байгаа учраас бүүрний үүргийн талаар бас хойлоос хэлж өгөх зүйтэй байх тийм. Бүүр ерөнхийдөө ямар үүрэгтэй хэрэгтэй юм бэ? Тэр нь аюу бах те одоо нийт үзэж байгаа хүмүүс маань нэг энгийн хүмүүс учраас хэлцэнгоо энгийн хүмүүст ойлгомжтой байдлаар яриа явчихдаг. Бүүр бол одоо хамгийн энгийнээр тайлбарлахад хүний шингэний одоо тогтолцоо, шингэний баланс, түүн доторх найрлага, ялангуяа түүн доторх одоо эрдэсэдийн зохистой хэмжээ түүнийг зохицуулдаг. За хамгийн энгийнээр ард иргэдийн нийт мэддгээр бол одоо хүний фильтрийн систем буюу хорыг гадагшлуулах, ямар нэгэн бие дагуулгадах бусад заавал хорын ч гэлтгүй бие одоо бодис солилцооны үр дүнд бий болсон бодисуудыг шүүх, тэрийг хоргоожүүлэх, шээсээр ялгаруулах, бусад биед эрэгтэй эсгийг шимж авч үлдэх гэх ийм зохицуулгад оролцдог л хэрэгтэй. Зүгээр яг бидний өдөр тутамдаа үзүүлж байгаа хүмүүстэй тайлбарлаад хамгийн энгийнээр бол бүр ямар үүрэгтэй вэ гэвэл одоо биедэг шингэний зохицуулгыг л барьж идэг хэрэг. Та эдийн хэмжээний шингэн таны биед хэрэгтэй юм. Эдийн эсэг нь илүү гараад байгаа, хэрэг дутагдаад байгаа. Ялангуяа илүү гарсан тохиолдолд тэрийг зохистой хэмжээнд нь бариад илүүдлийн шээс болгож гаргаад шингэний балансыг л барьдаг хэрэгтэн гэж тайлбарладаг. Хамгийн энгийнээр бол ингэж тайлбарлчих болно. Ерөнхийдөө нэг хоёр талд байдаг бөөр антомынхон бүтцийн хувьд хүний нийтлэг ярьдаг юугаар л тухайн хүний нэг хатгсан гарын дагны хэмжээтэй гэж ярьдаг. За жингийн хувьд бол нэг 150-250 г хүртэлх хэмжээтэй байж үлдэх юм шашилбар юм хас эрхтэн. Харьцангуй хэмжээний хувьд нэг том биш ч гэлээ гэсэн өөрөөр ойлын хувьд бол маш чухал. Цусан хангамжийн хувьд бол хүний биеийн эрхтнүүдэд бол нэлээд дээгүүрт ирэмблэгддэг маш их цусан хангамжтай. Тэр хэмжээгээр одоо чухал функцүүдийг агуулж идэг юм л эрхтнэлтэй хамгийн товчхондоо. За тэгэхээр бүүр шээс дамжуулах замын одоо эрхтэн дотроос ямар өвчлөлүүд одоо таныг ингээд үзэж яхад илүү ихээр тохиолдод байгаа шиг байна. Яг би нэг өөрөө мэдцэлийн хэмж учраас бид нар дээр голцол мэдцэлийн холбогдлолтой асуудлууд ирнэ л дээ. Энэ дундаа бол яг урлагийн өвчнүүдийн дунд тэргүүлэх хэд хэдэн өвчин байдгийн. Одоо хамгийн голлдог өвчин бол чулуу, шээсний замын чулуу. Ганцхан бөөрийн чиглэлтгүүлтэй хогийн давсганы чиглэл. Дараагийнх нь хавдрууд. За хортой хоргүй хавдрууд. За тэгээд уйлахаа гих мэтлэн дараалал ингээд. Яг бөөрийнхөө хувьд ярихад. Тэгэхээр бүүр шээс дамжуулах зам талаас бол сайн ярьж байгаа өвчлүүд их байгаад шүү дээ. За тэгэхээр одоо бүүрний чулуу гэдэг зүйлийг хүмүүс их яриад байна л да. Одоо ялангуяа эрэгтэй хүмүүстээр их сонсогдоод идэг. Тэгэхээр бүүрний чулуу гэдэг одоо энэ өвчлөлийг яг ямар өвчлөлийг хэлж байгаа, яг яаж энэ одоо бүүрний чулуу гэдэг зүйл үүсээд байгаа юм бэ гэдэг талаас тайлж өгч. Тийм яг их наривчлалтай хариул айгүй хугацаа орно. Зүгээр товчхондоо хэлэхэд бол бодис солилцооны өөрчлөлтөөс үүдэж бий болдог өвчнийг бөөр шээсэн замын чулуу. Түрүү хэлсэнчлэн бөөр хүний биедх усны солилцоод балансыг барина. Энийг бүр өшөө наривчлалтай тайлбарлах юм бол одоо шээсэн дэх концентрац, түүний давс усны найрлага харьцаа, одоо pH, хүчин шүлтэн тэнцвэрийн байдал, осмос зэрэг их юм яригдана л та. Тэгэхээр энэ бүх процессын явцад хүний биед мөн л ялгаа авахгүй шээсээр ялгарх одоо давсны тодорхой найрлагууд нь явж идэг. Түүнээсээ улбаатай кальцийн солилцооны нэлээд их чухал нэртэй. Гэтэл нөгөө энэс үүдэлтэйгээр бодис солилцооны эмгэгүүдийн үед бөөрөнд энэ одоо цуснаас шээсийг үүсгэх гэдэг нэг шүүж авч байгаа юм процессыг бөөр гүйцэтгэж байгаа шүү дээ. Энэ процессын үед бөөрөн дотор шээсний найрлаганд алдаа гарснаас болоод одоо хамгийн энгийнээр ярих юм бол тундас үүсээд бүх тундсууд маань хоорондоо барьцалтаж молекулын хувьд шууд ингэж барьцалт нь нэгдэх байдлаар бийжээд ингээд чулуу үүсдэг. Механизм нь ерөөсөө юм. Тэгэхээр шээсэнд зохистой гарч ирэх ёстой найрлага өөрчлөгдсөн бол байна. Тэр найрлага юунаас болбоо гэвэл маш их шалтгаан байна. Түмэн шалтгаан. Яг зөв ер нь бол одоо интернет дээр бид бүгдээ өөр энэ тэнд ярьсан
мэдээлсэн юм бөөрийн чулууны талаар хангалттай их мэдээллүүд ер нь ярьсан байдаг. Хамгийн тавчхандаа бол ерөөсөө бодисын солилцооны өөрчлөлтөөс үүддэг эмгэг юм аа л гэж үздэг. Хамгийн одоо яг монголчуудын хувьд л харахад чулуунд нөлөөлөх голлох шалтгаан бол усны найрлага их нөлөөлдөг. Одоо нөгөө манай улс өөрөө нэлээд том талбайтай. Хүмүүс нэлээд харахмал амьдардаг. Тэгэхээр нөгөө амьдарч байгаа газар орны байгалийн тогтоц усны шинж чанар их хамаатай байдаг. Жишээ нь одоо говийн бүсрэгөө бол мэдээж ус харцсангуу хангааг бодох юм бол илүү давс хужир ихтэй ч гэдэг юм аа. Тэгэхээр хангаан бүсийн цэнгэг устай бүсийг бодох юм бол одоо говь хоёрын бүсийнх нь араа илүү бөөшгсөн замын чулуу үсэх хандлагатай ч гэдэг юм уу. Гэхдээ энэ бол яг абсолютны тодорхойлт биш л дээ. Нийтлэг ажиглагдсан зүйл нь ингэж харагддаг. За үүнээс улбад дараагийн бас нэг нийтлэг байдаг зүйл нь эмийн хэрэглээ. Яг энэ дээр зүгээр яг арга сонирхолтой байж магадгүй. Ярихад одоо энэ сүүлийн үеийн хүмүүсийн тархалтай тэмцэх гэлэх ярьдаг тийм. Мэдээж зөв. Гэхдээ ямар нэг юм ингээд өөрийн зохистой хэмжээ баланс нь алдагдаад ирэхээр заавал нэг тийшээ буруу хэлбэж өвчж юм аа өөр нэгсэл дагуулждаг. Тэр нөгөө чулуун дээр нэг анхааруулж хэлдэг зүйл нь одоо жишээ нь эмэгтэйчүүдэд их тохиолддог л доо. Кето хоолны дэглэм, хоолны одоо нөгөө цагаан хоолт, ногоон хоолт ингээл ярьдаг та. Яг би энэгээрээ энэ кето хоолтыг буруутгах гэж байгаа юм биш шүү зөв ойлгоо. Альва энэ зохистой хэмжээ гэдэг юм танд ахад яригдах гэж байгаа. Жишээ нь монголчуудын дунд шээсний замын чулууч хөвчтэй хүмүүсийн 70 гаруй хувийнх нь зонхлон тохиолддог гэх юм да. Чулууны найрлага нь кальцийн оксалатын чулуу гэж байдаг. Тэгэхээр кальцийн оксалат гэдэг энэ бодис хаана их агуулгаддаг юм бэ гэхээр эслэг гихтэн хүнсэнд их агуулгаддаг гэж үздэг. Эслэг гихтэн хүнс гэхээр одоо монголчуудын хувьд хамгийн их нийтлэг мэддэг хэрэглэдгээрээ ногоон мөхлөх дургамлууд гэж ярьдаг. Тэ одоо тод ногоон өнгийн навчт байцаа, бууцаа, брокколи, за мөн бүх төрлийн будааны төрлийн овёс, гурвалжин будаа гэдэг юм ба. Тэгээд дээр нь одоо босод эслэг гихтэн хүнс юу гэдэг лээ тэ. Энэ зүйлс одоо зохистой хэмжээнээс хит их ихсэх юм бол хүний биед кальцийн оксалатын концентрац ихсдэг гэсэн үг цуснаад. Энэ нь өөрөө кальцийн оксалатын одоо оксалат гэдэг тэр бөөрөнд үүсдэг чулууны гол түүхий хитэн болдог. Тэгэхээр нөгөө хит их одоо энэ дэглэмийг удаан барьсан, зохисгүй барьсан. Юмны нөгөө юуг нь одоо балансыг зөв барьж чадаагүй энэ нөхцөл чулуу өссөн иргэд ирэх нь ер нь бол олонтой. Мөн одоо энэ өсвөр насны хүүхдүүдийн дунд тэртээ дэргүй хүүхдүүдийн одоо өсвөр насндаа биеийн хөгжил харилцан адилгүй хөгжиж идэг. Тэгэхээр нөгөө зарим хүүхд араа илүү хоцрон, зарим төрүүлээд. Тэгэхээр нөгөө үеийнх нь өөрөөс нь өндөр болонгууд сандарч янз янзын кальцийн бэлтгэл өндөр болох бэлтгэл гэсэн нэрээр л да. Нэмэлт саплементүүд хэрэглэдэг тохиолдол бас цөөнгүй байна. Одоо ийм саплементүүд ч юм уу маш их хэлбэг болчихдоо шүү дээ. Нутришн гэл янз янзын витаминууд болон бас нэмэлт бүтээгдэхүүнтэй. Энэ дунд тэр юуны кальцийн бэлтгэл түгээмэл бас их хэрэглэх ажиглагддаг байхгүй. Энэ нь өөрөө бас шууд кальцийн давс үүсгэх. Цуснд кальцины угцсан ихсгэх өмнөөс болоод бүрнэ чулуу. За ер нь бол цааш нь ярил үе мөчөнд үүсэх одоо кальцификашнээс ихсүүлээд ер нь бол шохожилт үүсгэж гэдэг юм уу даа шасчлт үүсгэх энэ төр чинь нөлөөлдөг юм байна л дээ. Тэгээ манайтай ямар ч байсан хамаатай байдал нь бол энэ бүрнэ чулуунд л ийм нөлөө байдаг. Тэгэхээр энэ дээр бас иргэдийн хэрэгжилж байгаа зүйлүүдтэй нэлээд тийм явхуур судалгаатай хэрэгэлдэг байх нь юм өөрсдөнд одоо үлцэтэй шүү гэж хэлэх үү те. Тэгээд бас ус баахуудын хүмүүсийн хувьд бас бүрний чулуу үүсэх ч юм уу энэ хандлага юу байх боломжтой. Боломжтой. Энд ерөөсөө ус давсны солилцоо тэрний баланс алдагдал гэдэг чинь ер нь шууд утгаараа тийм шүү дээ. Одоо хамгийн энгийнээр ярихад угсаал давстай усыг буцалгаал байвал давсны үлддэг шүү. Яг л тэр процесс. Тэгэхээр нөгөө юм шингийн баг хэрэглээл байвал тухайн хүний бид үүсэж байгаа шээсний концентрац их л гарна. Яаж ч үндсэн. Одоо зүгээр ингээд бид өөрсдөө бөөр байна гэж бодъё л дээ. Энэ тал дээр бидний одоо судсан дотор цус урсч биднэрлээ орж ирж байна. Миний үүрэг бол тэн дотроос шээс гэдэг одоо шингэнийг л ялгаж авч нөгөө зөв балансыг нь бариад хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгаад хэрэгтэй хэсэг нь буцаж цус руу нөгөөд шээс болох замынх нь шээс рүү ялгадаг л ийм одоо үүрэгтэй хэрэгтэй шүү дээ. Гэтэл тэр урсж байгаа цус гэдэг юм дотор бас шингэн байх хэрэгтэй юу өстой.
Тэр нь байгаад хахаар надад нөгөө шээс гаргаж авах их усүр байхгүй болчоор одоо би яах вэ гэдэг асуудал явж байна. Тийм биз. Тэгэхээр нөгөө би маш концентрацтай шээс. Нэгдүгээр. Хоёрдугаар хүний бүр цагт дунджаар 50 мл шээсийг одоо хэвийн хүмбэл үүсгдэг гэсэн юм томьёол байдаг. Яг л яг нэг дунджаар ярихад ч та. Гэтэл ингээ шингэний хэрэглээ маш багтаа хүний энэ томьёол багасаад эхлэхээр нөгөө бөөрөнд нэгж хугацаанд одоо орших шээсний ойлголт гэж байдаг л да. Урсан өнгөрөх те. Энэ хорд удаашраад ирэнгүүт шээсэнд бөөрөнд шээс удаан хадгалагдах юм нөхцөл бүрдэж эхэлдэг. Ингээ удаан хадгалагдаад байхаар тэнд байгаа шээс тэндээ тундсчих бохирдох энэ жол үүсэх нөхөөс гэх мэтлээ. Тэгэхээр уух юм бол баг хэрэгэлдэг хүний хувьд шээсний замын чулуу үүсэх магадлал өндрөө гэвэл өндөр. За хичнээн та уудаг ч гэсэн шингэнийг хэр их алддаг вэ гэдэг бол бас их яригдана. Одоо хамгийн энгийнээр жишээ нь байнгын ажиллах орчин нь халуун уурын донд хүн ингээд нөгөө хөлөрч ууршилтын замаар шингэнийг алддаг. Хүмүүсийн нөхцөл гэж байдаг шүү дээ. Тогоочнууд жишээ нь аягүй илбэг юмд харагддаг. Мөн одоо халуун хуурай орчинд ажилладаг хүмүүс ч гэдэг юм уу. Энэ нас их нөлөөлдөг. Тэгээ нөгөө алдж байгаа шингэнээ нөхөж авдаг байх хэвээр. Дээр нь тамирчид маш их хөлсөөр их шингэнээ алддаг. Хүн ер нь бол хүмүүсийн хан дээр болгон мэддэггүй гэж магадгүй. Зүгээр амьсгалаад хүртэл аягүй шингэнээ алдчихсан шин. Амьсгалын дулаанаар шингэнээ аягүй алддаг. Их ярддаг хүмүүс байна. Их шингэнээ алддаг. Одоо манайх одоо мэдэндээ энэ халуун орн руу их аялдаг болсон. Халуун орны гайдууд одоо банк дээр гайд автобусны дотор усыг өстө баруун зөнгөө байлгаад энэ нөгөө эн чин дээр налидын мэддэг болсон. Халуун газар уушдаг шингэнээ алддаг учраас шингэнээ дутагдалд орох болсон сэргийлж. Энэ нь бол яг хуу богино зайнд цочмог болгон урт хугацаанд арах гэсэн ойлголт бий л дээ. Энэ нь бол хамаатай. Шингэнээ болж шууд хамаатай. Давсны хувьд ерөөдөө бас нөлөөлөх юу хэр байдаг юм бол. За яг шууд утгаараа давс их хэрэглэвэл одоо та бөөрөндөө чулуутай болно гэж хэлвэл араа болох бүдүүлэг тодорхойлт байна. Гэхдээ нөлөөлөх үйл нөлөөлнө. Ялгаагүй түрүүний л ярьсан концентрац. Мэдээж хэдий ч нэл хүн их давс хэрэглэнэ. Тэр хэмжээгээр л бие натрийн хлорид хоёрын ионы агуулмж ихсэн шүү дээ. Тусанд орол задрал биедх базин сэлсэн. Тэгэхээр натрийн ион хэдий ч нэл их байна. Хэдий ч гэдэг юм уу ингээл. Яг давс гэдэг чинь зөвхөн натрийн хлорид төр тайлбарлагдахгүй л дээ. Хүнсэн дотор маш олон төрлийн давсны найрлагууд байдаг. Тэр болгон чинь бүгд бие тороод задрахаараа биохими тусын элементүүд болол ионууд болол. Энэ нь маш их хими өндөр идэвхтэй байдаг. Ингээ хоорондоо өөр буруу уралд орсноос болж чулуу үүсэх магадлал мэдээж ихсэлгүй байх уу. Тэгээ ганц чулуу гэхээс илүү давсны их хэрэглээ бол хүний илгэнд илүү их асуудалтай байдаг. Тэгээ мөн ходоод бус төрхтнүүдэд гэж ярьдаг л да. Тэгэхээр давс бол хамаатай л гэсэн. Эрүүл мэндийг дэмжин ажиллагч Мая Эрдс тус хамтарч ажиллаж байна. За таны болон миний биеийн 60-аас 70%-ийг нь ус эзэлж идэг. Тийм учраас өдөр тутамдаа усыг бол хуужих зайлшгүй шаардлагатай. За ус ууснаар ямар давуу талтайг дурдж үгүй. За нэгдүгээр бидний шүлс үүсэлтэнд их сайнаар нөлөөлж идэг. За шүлс сайн үүсэх нь хоол боловсруулах эрдэнэ тогтолцооны хамгийн зөв үе шатыг нь зөв эхлүүлдэг гэсэн үг. За хоёрдугаарт нь гэвэл шүлс сайн үүсэлтэй байх юм бол бидний одоо энэ шүд цоорох хүчнээс өртөн сэргийлэх, за мөн одоо амны үгүүнэрийг дарах, за мөн цаашлаад одоо олон талын ач тус байж байгаа. За мөн одоо хоол босруулах эрхтний үйл ажиллагаанд их сайнаар нөлөөлж идэг. За илгэний хоргоожуулах үйл ажиллагааг дэмждэг. За илгэний өөгөлттэй хүмүүст бол хамгийн номер 1 хүнс бол ерөөсөө ус сайн уухаа гэж зөвлөж идэг. За бөөр шээс дамжуулах замын одоо үйл ажиллагааг их сайнаар нөлөөлж байгаа. За мөн бөөрийн чулуу өвчнөөс өрсөн сэргийлэх, за цусыг шингэлж өгөх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, за мөн одоо тарих мэдрэл гээд олон эрхтний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөхөөс гадна за бидний хамгийн гол нь тэр өгтгөн хаталтаас бас өрсөн сэргийлж идэг. За дархлаа тогтолцоо, бодисын солилцоо гэдэг энэ олон талын аж тусыг бол гүйцэтгэж идэг байх нэ. Тийм учраас бид нэр одоо хамгийн гол нь ус уухтаа зөв цагт зөв тунгаар ууж явах ёстой. За мөн дээрээс нь эрдсээр баяжуулсан усыг сонгож ууж явах нь хамгийн чухал байдаг. За тэгээд бас яг энэ ковидоос хойш биднээс энэ витамин С болон за ер нь бусад энэ витамины ойлголт бас нэлээ гараад ирсэн л дээ. Тэгээд яг урологийн эмчнэрийн бас яг одоо хэлж байгаа зөвлөгөөнүүдийг ер нь эмчнэрийн ярьж байгаа зөвлөгөөнүүдийг хараад тахаар ер нь бас витамины тэр дундаа витамин С-ийн замраагүй их хэрэглэнтэй холбоотой бөөрийн чулуу гэдэг зүйлээс үүсэж байгаамаа гэдэг мессеж хүмүүс их хүрээд байгаа. Та энэ тал дээр бас нэг чиглүүлээ зөвлөгөө өгч. За яг хуу витамин гэдэг имийг ерөөхдөө нь иргэд маань яг юу гэж ойлгодог юм бол та. Витамин гэдэг бол
одоо энгийнээр тайлбарлах юм бол хүний биед явагдаж байгаа бодис солилцооны үр дүнд явагдах урвалын биокатализатор буюу био идэвхжүүлэгч. Нэгсэндээ бензин л байхгүй. Одоо хүний биед явж бодис солилцоог идэвхжүүлж, чимжүүлж өгдөг. За С витамины хувьд л яг үндсэн найрлагын хувьд бол шууд задрахаараа тэндээс чулууны түүхийн эд болох тийм найрлага бол байхгүй. Химийн молекулын хувьд Шууд л нөлөөлөх байхгүй. Гэхдээ зүрд би дөрөв тайлбарж байсан аливаа юмны зохистой хэрэглээ гэж яриадсан. Мэдээж С витамин ковидын дараа бол судлагдаад хүний дархлаа системд эерэг нөлөө байна уу гэдгийг судалсан. Тийм учраас одоо С-ийн өндөр томтой эмчилгээний асуудал нэлээд яригдаад. Энэ л яг судлагдж яваа зүйл гэж би бодож байна. Тэрнээс биш ковидын дараа одоо бид 3 жил л үзэж байна те. Энэ 2 жил ч юм уу хэрэгтэй. Ийм богино хугацаанд С-г бол бүрэн дүүрэн судлаад сайн муу ингэж тэгж ярихад бол анагаах ухааны үндсэн суур зарчимдаа бол арай болов л те. Өмнө зүгээр судлагдсан байсан суурин дээр энэ ойлголт жоохон илүүтэй нэмэгдэж болох юм. Тэгэхээр миний хувьд л яг шууд энэнийг одоо тийм эсвэл үгүй гэж хэлэхэд арай учир дутагдaltaй. Зүгээр С витамины хувьд л өөрөө химийн хувьд энэ бол харьцангуй их ангижруулагч чанартай бодис л доо. Тэгэхээр химийн хувьд бодис солилцоонд ангижруулагч чанартай зүйл гэдэг бол аливаа юмны задралыг болон саармагчлалтанд илүү сайн нөлөөлдөг л гэж химийн одоо шин чанарын хувьд бол тийм. Тэр утгаараа магадгүй нөлөө байж болох юм. Түүнээс биш би зүгээр С витамины өндөр хэрэглээ бол шууд чулуу үүсэх түүхий эд гэж ярьж болохгүй. Зүгээр тухайн С витамин өөрөө ямар хавсарсан найрлагатай юм. Дээр нь тэр хүн С-гээс гадна бас юу хэрэгжилж байгаа юм. Мөн С-гээ уухын хажуугаар өөрөө шингэний хэрэглээ нь хэр байдаг юм ч гэдэг юм. Олон хүчин зүйлээс нөлөөлөд энэ талын яриа гарсан байж болох юм. Түүнээс биш дангаараа бол энэ дэр бол шууд тийм гэж хэлэхэд бол боломжгүй л дээ. За яг бөөрийн чулууны хувьд бол бас миний мэдхээр бол яг эрэгтэй хүмүүс их байгаад байгаа шүү гэн. Гэтэ яг та яг бөөрийн чулуу одоо мэдсэл руугаа илүү байгаа учраас эрэгтэй эмэгтэй хүүсний хувьд аль хүмүүсэнд нь илүү тохиолдоод байгаа шүү. Эрэгтэйд чулуу бол яг зүгээр энэ нэг эрэгтэйчүүдийн ерөнхийдөө ажил хөдөлмөрлөлтийн онцлог бас их болдог байх л та. Илүү биеийн хүчний юм хийх, тэр хэмжээгээр их хөлрөх. Тэр болгон эрэгтэйчүүд нэг би усах ёстой шүү гэж уудган хаа юм байдаг байсан ч тэр нь хидч юм те. Эмэгтэйчүүд ирэх биш нэг ядчил гоо сайхан талаасаа арьс үрс нь хатчих юм гिचхвэл усны хэрэглээ бивэл эрэгтэйчүүдээс хамаагүй илүү байдаг л гэж боддог. Тэр утгаараа эрэгтэй хүнд чулуу үүсэх боломж нь бодис солилцооныхоо төвшин дараа өндөр байт юм болов уу гэж байна. Зөвхөн Монгол улсын хэмжээнд бол энийг бол нарийн судалсан судалгаа байх. Зөвхөн олон улсын юугаар харахад бол харьцаа бол 3-1 3-2 гэсэн харьцаанд л гарч идэг бүс нутгаас хамаарат. Тэгэхээр эрэгтэйчүүд нар хэлээд хамгаа гэдэг гэсэн чулууны хувьд. Гэхдээ эмэгтэйчүүдэд бас миний л анзаарч байгаа бол их штэ. Магадгүй тэр нөгөө амьдралын хэв маягаас болдог байх л та. Даргалал тэрнтэйгээ тэмцэх зөв бүр аргууд ч гэдэг юм уу те. Байдаг л. За тэгэхээр одоо бөөрийн чулуу гэдэг зүйл хин нэгэнд одоо үүсэд хэллээ гэж бодъё. Тэгэхээр тэр хүнд өөрт нь мэддэггүй хэмжээний шинж тэмдэг яаж өгөхийн ер нь өгтлөө ер нь хэр уддаг юм бол? Баараг л байхгүй дээ. Шинж тэмдэг байх. Тэ. Одоо шинж тэмдэг гэдэг чинь нөгөө хүнд өөрт нь яг мэддэггүй ямар нэгэн зөөр ч юм уу одоо тод шинжийг л хэлнэ шүү дээ. Одоо их анзаарахтай хүн бол шээснийхээ өнгийг, үнэрийг ч юм уу анзаарах л байх л та. Шээх болгондоо ч юм уу өдөртөө нэг удаа саунд хийгээд ингээд шээс арах нь шүү дээ. Тунцаа нөө тунгалаг байна ч гэдэг юм уу те. Ингэж энэ дэр хардаг хүн бол анзаарч болох юм. Шээс их тийм тунцтай тунгалаг биш тийм болоод ирэх. Энэ нь бол одоо чулуу үүсэх өрдөл нөхцөл бүрдэж байна гэж үзнэ. За түүнээс биш өвдөлтч гэдэг юм уу өөр бол өөрт нь бол нэг шинж тэмдэг илэрхгүй дээ. Хэцүү. Ихэвчлэн бүр тэр батгай чулуу нь үүсчээд ямар ч шинж тэмдэг баг байхгүй шүү дээ. Ихэнхэд нь. Ялангуяа бөөрийн чулуу үүсчээд бөөрийн дотроо байгаа үедээ бол ямар ч проблем баг. Хүнд баг өвдөг. Зөв яг цөөн тохиолдолд их биеийн хүчний хөдөлгөөн хийдэг хүмүүст ч юм уу, тамирчид ч юм уу те. Хөдөлгөөн хийсэнтэй холбоотой бөөрийн чулуу бол төрөний ирсэнчлэн дандаа юм давсны гаралтай их талс үүсдэг учраас давсны талс өөр ямар хэлбэртэй байдаг лээ дээ. Байгаль дээр бид нар болор занар гэж мэднэ шүү дээ. Давснаас үүдэлтэй юм чулуулгууд арцгар гэдэг. Яг л тийм талсчлалтай талстууд үүсдэг.
Энэ тас хэлбэртэй бүтцэн нөгөө эдийг айгүй их урж гэмтээснээс улбаатай шээсэнд цус илэрх байдал одоо хамгийн барьж авах бидний наадцахын шинжин нийтнэр заримдаа харагдахгүй цустай байж болно. А эсвэл шинжилгээнд дээр улаас илэрч болно шээсэнд. Хэрэв улаас илэрх юм бол одоо яг шалгуулчихад гэмгөөл гэсэн санаа хэлээд байгаа. Гэтэ яг шээсэнд улаас илэрх гэдэг имийг ярих юм бол дахиад үзэндээ юм яригдана. Шээсэнд улаас илэрх гэдэг энэ шинж их олон төрлийн өвчнүүд илэрч болдог байхгүй. Яг зүгээр чулууны хувьд асуусан асуултанд хариулахад бол яг шээсэнд улаас илэрх байдал мөн тэн доторх давсны агуулмж өндөр байх. Гэх мэт юмнуудыг хараад үзэж болно. Тэгээс өөрт мэдгдэх байдлаар л хэцүү дээ. Бараг илэрхгүй. Тэр одоо тань дээр ирж байгаа тэр бүрний чулуу гэдэг онцтой явж байгаа хүмүүс юу яаж өөрийгөө мэдэж ирсэн бэ? За өөргөө хүмүүст нь санамсаргүй. Одоо ялангуяа энэ нөгөө сүүлийн үед эрт илрүүлэг гэл энэ урсан зэрэглэх үзлэг бас ч гэж нэг үе явах юм бол арцсангуу жигдрээд хүмүүс мэддэг болчлоо. Ачаал бүгд нь ойлгодог болчлоо. Энэгээр онцлогдох нь бол маш их зөнд өөртөө шинж тэмдэг байхгүй. Тэгэл санамсаргүй үзүүлсэн чинь чулуу илэрчлээ гэл ордог. Шинж тэмдэг хэрвээ зүгээр чулуутай хүмүүс ямар шинж илрээд эмнэлэгт ирдэг вэ гэвэл их их бөөрийн чулуу суг руугаа унаад сугаа гимтээч гэдэг. Суг руугаа унаад сугандаа орохоор чулуу маш их өвдөлдөг. Дөрөвний ясны тас хэлбэртэй гэсэн. Тэгэхээр бүр тэсхийн аргагүй шоконд ортол өвдөлдөг. Тэгж эмнэлэгт ирсэн надад ажилладаг. Ялангуяа сугийн чулуу, бөөрийн чулуу тэгж ажилладаг. Бөөрийн дотроо байгаа үедээ бол нэг тэгж өвдөд байдаг байна. Ерөн зүгээр бөөрийн бүтцийн хувьд ярихад бөөрнөөс давсгар руу шээс дамжуулах шээлгүр гэдэг нэг хэрэгтэн байгаа. Одоо гуурсалтай шээс дамжуулах гуурс. Энэ гуурс нь нэг 20 гаруй насан туршийн хувьд бол 20 гаруй см хурдтай. За Монголын хувьд бол 5-6 мм-ийн голчтой юм хоолой байна. Тэгэхээр бөөрөнд үүсэж байгаа чулууны диаметрийн хэмжээнд дэр чухал яригдана гэсэн үг. Саяны хэлсэн энэ 5-6 мм-ээс илт бага чулуу буюу одоо 4 мм хүртэлх чулуу бол заримдаа өөрт мэддэхгүйгээр гараа явчих тохиолдол байх нь. Шээсээр гараа явчих. Тэр өндөр өнхрөөл гараа явчихна шүү дээ. Өөрт бол зөөр байхгүй. Тийм байж болно. Магадгүй те ганцаар. Ихэнх чулуу бол маш хүчтэй өвддөг. За зарим жижиг чулуу өвдсөн ч гэсэн тэгээд гараа явчихдаг тохиолдол байна. За дийлэнх нь ер нь гардаг. Очин тийм оцч бөглөрдөг. Тэгэхээр нэг 4 мм-ээс дээшээ диаметртэй чулуу бол тэгэл ер нь хэцүү. Тэгээд дээр нь тэр хоолоогоор чулуу унна гэдэг процесс нэг бильярдны шарыг гүйж байгаа юм шиг зүйл биш шүү дээ. Судсан дотор л одоо тийм талст өнхөрч явна гэхлээр яаж ч удсан. Тэгээ маш их саадтай тулгарна. Дээр нь тэр бөөрнөөс давсгарын шээс дамжуулдаг тэр шээлгүр гэдэг эрхтний маань өөрийнх нь үйл ажиллагааных нь онцлог нь юм сунж агшиж байгаа юм шиг гөрвөлцөх хөдөлгөөний шээсээ нэг чигээр урсгал дамжуулах юм эрхтэн булчинтай. Тэгэхээр гаднаас чулуу орж ирэх угаасаа тийм зохиолдлогоогүй эрхтэн байхгүй нэмтэр шингэн юмсан. Тэгэхээр гаднаас тийм талсттай гинт чулуу ороод ирэнгүүт булчин чангараад өвдөлтнөөс болоод агшил өгöd ингээд тэндээ хавгнаад одоо нэг 100 номрын үйлдвэрлэлд хүмүүс нэг хашлан сэдэрсэн хүмүүсийн нүд нь ингээд нэг бэлцээцэн явж идэв шүү дээ. Хавг нь усгүйцсэн юм шиг яг тэрэн шиг ингээд бэлцээгээд хавгнчдаг шээлгүр дотор талдаа. Тэгээ нэг чулуугаа ингээд бацчихдаг гэсэн байна. Ингээд улам цаашаага процесс хүндрэл явдаг байна шүү дээ. Тэгэхээр ингээд сувг руугаа ороод ирсэн тохиолдолд бүр маш хүчтэй өвдөлдөг. Бүр маш хүчтэй өвдөлт. Зүгээр нэг хүчтэй өвдөлт биш. Тэгээ тэр өвдөлт бол бүр өстой гайхамшигтай өвдөлт. Төрөлтийн өвдөлт бол одоо хүмүүсийн дунд мэддэг хамгийн супер өвдөлт тийм үү? Ер нь л өвдөлтийн эренбэр бол төрөлтийн араас орохтой нэг өвдөлт гэж зөв эмчнэр хүмүүст ойлгуулах гэж хэлэхтэй тэгж хэлдэг. Тийм хүчтэй өвдөлт гэдэг. Тэгэхээр тэртээ дэргүү аяанда эмнэлэгт аваад ирдэг. Тэр өвдөлт нь өөрөө аваад ирдэг байхгүй. Ямар ч гэрээ нөхцөл тэрийг намдах арга байхгүй. Тэгтэл хүчтэй өвддөг. Чулууны хувьд бол тэгж хүчтэй өвднө гэдэг нь ер нь жоохон муу шинж. Чулуу суг руугаа орж хүчтэй өвдөж байгаа. Энэтэй холбоотой хүндрэл хэрэг зөндөө юм. Ер нь бол тэр нэг тийм сайн шинж биш. Тийм үед л дараахан имлэг тусмж авах хэрэгтэй. Яг одоо эрэгтэй хүмүүсийн дунд бас нэг юм яриа явдаг л та. Одоо пи уухаар бөөрийн чулуу өөрөө хөөгдөө гарчдаг гэсэн ингэ те. Тэгэхээр энэ яг хэр үндэслэлтэй юм бэ? Эрэгтэй хүмүүсийн дунд гэж ерөөсөө бүх хүмүүсийн дунд л ярьдаг. Энэ яг
Одоо нөө түрүүн жив дээр ярьсан шнэ шингэн их уухан бөөрн сайн уу муу юу би сайн энэ төр ярьв штэ. Ярьсал тэр. Хүн хэдий чиний их шингэн юм хэрэглэн төдий чиний л их шин. Тэгэхээр нөгөө шээсний зам тэгэлцсэн байгаа чулууг шээс их үүсгэж түүний урсгалыг эрчимжүүлэх байдлаар л хөөх гэж оролдож байгаа юм оролдлого байхгүй. Тэгээ яагаад заавал пив нилээ байгаа юм гэхээр пив ч алкогол шүү дээ. Тэгээ алкоголд өөрийнх нь химийн шин чанарын хувьд орчныхоо шингэнийг өөртөө татах шин чанартай байхгүй. Тэгэхээр нөгөө ганц пив ч багт ер нь арх дарсны төрлийн имийг их хэрэглэхээр хүмүүс аягүй их шийдэг шүү дээ. Тэр нөгөө судсанд оронгуудаа химийн шин чанараараа идэд байгаа шингэнийг өөртөө судас руу татаад эхэлдэг. Тэгэнгүүт бөөрөөр дамжин өнгөрөх шингэнээ эцэлхэн ихсээд эхэлдэг байхгүй. Тэнгүүд бөөр илүү ажиллаад хурдан хурдан шээсээ үлдвэрлээд ингээд ахаар хүн ихшээдэг. Энэ зарчим дээрээс орлож байгаа. Тэгээ маргааш нарих уусан хүмүүс нөгөө шартаа шингэний дутагдлалд ороод хордлого өгдөг чинь нөгөө өмнөх оройн цуснд алкоголын төвшин өндөр байх үед бүх шингэнээ өөртөө татаад ингээд спирт ер нь бол тэгж шингэнийг өөртөө татдаг шин чанартай байхгүй. Тийм учраас янз янзын спиртэн дэнгмэ юмнат чинь надад битүү таглаатай байдаг юм учраас. Тэрнтэй л холбоотой. Тэгээ дээр нь яг нөгөө тоног төхөөрөмж юмны хөгжлөөрөө баг байх үед одоо ядсан л арга л та. Тэгэхгүй бол одоо бид нар ингээд чулууг ингээд амар акцент өгөөл хүчтэй өвддөг энэ төр гэл ингээд яриад байна тийм. Яг хаалган дээр тэр чинь ингээд аваад гараад ирэхэд нэг талхны үрцчил юм гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр одоо хүмүүс зарим нь өө ийм юмний төлөө одоо би баг хаалганд урцсан юм уу ч гэдэг юм те. Энэний төлөө би ингэж өвдсөн гэж тэр нэг юм үл итгэх хандлага гарах гэдэг. Тэгэхээр нөгөө тийм жижигдэхгүй л асуудал тав. Тэгэхээр тийм жижигхэн чулууг авахын тулд нилээд нүсэр хагалгаа хийдэг байсан баггүй дээхэн үед бол одоо нөгөө чулууг оншилсан. Нөгөө хүн тэндээ гаццсан шигдсэн гарч боломж байхгүй. Тэгэхээр дэрийг авахын тулд заавал нээж авдаг хуучин бол ийм байсан. Тэгэхээр тэрний оронд пигми болгож байгаа ч болтгоо яаж игээд нэг чулууг нь гаргачихвал одоо нэгсэн хадсарсан л асуудал. Үзий баталгаатай биш. Тийм үзий тэгээд хэрвээ гаруул азны тэгээ гарахгүй бол тэгээд хаалганд доорой гэдэг л ийм л зарчим дээр л явж исэн байхгүй. Тэгээ одоо энэ нэг энгийн арга учраас ард түмний дунд нийтлэг хэрэглэгдээд явцсан. Ийм л арга юм. Одоо бол бид нар энэ цаг үед иргэдэд PO гэдэг зөвлөгөө өгсөж болохгүй л дээ. Зүгээр яг тийм хуучин арга байсан уу гэвэл байсан. Энэ л гэхдээ энэ зүгээр энэ спиртний шин чанар дээр л тулгуурлаж гарсан л юм. Бод амьдрал дээр гарсан практик юм уу? Тийм эсвэл. Тэгэхээр одоо бөөрийн чулуутай гэж байгаа хүмүүсийн хувьд бол зөөр их баг цугандаа ороод гаццсан л биш бол ер нь зөөргүй явж хагаад эрт илрүүлэхт ороод өөрийгөө бөөрийн чулуутай гэдгийг мэдчихэж байгаад ирдэг юм байна. Тэр нь нийтлэг. За тэгвэл ер нь одоо би бөөрийн чулуу надад байгаа байхгүйгаа мэдэхгүй явж байгаа. Өнөөдөр одоо би түүхний подкастыг сонсож байгаа хүмүүс хоёулынхаа сайн ярьсан шалтгаанууд нь байгаад байдаг тий. За тийм байгаа хүмүүс ер нь урьдчилан сэргийлгүүднээс ямар шинжилгээнүүдийг өгөх юм бол би бөөрийн чулуутай чулуугүй гэдгийг мэдэх боломжтой байна. Эхо хамгийн энгийн, хамгийн хоргоо, хамгийн хямдхан, хамгийн илбэг гэдэг шинжил. Зүл эхо. Гэхдээ яг эхоны хувьд зэрэг заримдаа ингээд шингэний хэрэглээ их багтай шээс айгүй их тунц үүсгдэг. Бөөрөн дотор шээсний тунц ихтэй хүмүүс шээсний доторх тундас заримдаа яг чулуу мэт харагдах тохиолдол нийтлэг байдаг. Тунц нь чулуу шиг сүүдэр өгдөг байна шүү дээ. Тэрийг шууд одоо би чулуутай болчих гэхээс илүү хэрвээ тийм шинж байх юм бол цааш нь лавшруулад томографаар нэгтлэж байна. Томограф бол эрдэнэтхэн нэр зүсдэг. Тэгэхээр бөөрийн чулууны хувьд бол онцлог нь найрлага нь ихэнхдээ юм кальцийн давсны чулуунууд байдаг учраас маш их нягт өндөртэй чулуунууд байдаг. Нягт өндөртэй чулуу бол эрдэнэтхэн дээр бол алдагдана гэж байхгүй. Цэсний чулуун эсрэгээр заримдаа алдагдаж болдог. Эрдэнэтгэнд харагдахгүй чулуу байна шүү дээ. Томографт. Нэг багтай байгаа шүү дээ. Шээсний замын чулуу бол ер нь бол эрдэнэтхэн дээр бол одоо хэзээ ч алдагддаггүй. Тэгэхээр нөгөө хуучин бол яг томограф тэр болгон дэлгэрээгүй байх үед бол хэвлийн том эрдэнэтхэн зургаар оншилдог байлаа. Одоо бол томограф хөнгөлөлттэй олон болцсон. Сүүлийн томографийн аппаратууд чинь нэг эрдэнэтхний ачааллыг хүнд их бага өгдөг болцсон. Им хөгжөөдтэй. Тийм болохоор одоо бол эхо цааш нэгтлэхийн хувьд бол томограф. Антаа тэр тунц үүсцэн байж байгаа хүмүүс бас чулуу шиг харагдах боломжтой гэж та сайн хэллээ шүү дээ. Тэгэхээр тунц үүсцэн байна гэдэг чинь тэр хүнд чулуу үүсэх магадлал өндөр явж байна л гэсэн үг.
Тийм хүмүүс ер нь тэгээд яг ямар арга хэмжээ авах зүгээр. Хамгийн энгийн арга нь шингийн юмас авах. Аа. Одоо сүүлийн үед монголчуудын дунд кофений хэрэглээ айгүй их болж штэ. Кофе бол ер нь бол хөнгөн хэлбэрийн шээс хөх үйлдэлтэй. Тэгэхээр нөгөө угаасаа юм баг ууддаг хүмүүс дээр нь кофе хэрэглэдэг байх юм бол одоо нөгөө магадлал нь өсгөнө штэ. Шээсний концентраци нь илүү өндөр болох нь. Тэгэхээр нөгөө тэн доторх устай усны харьцаа алдаг. Гэх мэтлийн юм нөхцөлийг бүрдүүлж яана гэсэн үг. Тэгэхээр кофег яг би битүү гэж байгаа юм биш. Ууж болно. Гэхдээ ард нь заавал усаж явах хэрэгтэй. Тэгэх юм бол хамгийн одоо сайн зөв хэрэглээ болно гэсэн. Одоо чинь залуучууд ер нь кофе их уудаг. Кофений соёл Монголд их дийлгэрсэн тий. Дээрээс нь яг гоё шүү дээ. Ер нь кофе бол гоё шүү дээ. Одоо би дэрэг бол битүү гэж байгаа юм биш тий. Энэ бол уулгүй яах вэ? Чи кофений соёл Монгол яддаг дэлхийд даяар одоо хамгийн хай түвшинд явж байна. Ууж болно. Гол нь зохистой. Энэ одоо энэ ярианы ихэнд хэлдэг альва юм ерөөсөө өөрийн гэсэн зохистой хэм хэмжээндээ л байх хэрэгтэй. Тэргээд аваад эхлэхээр л өвчин нэмгийг одоо бас асуудлуудыг дандаа үүсгэж байдаг. Бүх зүйл. Тэгэхээр кофений хувьд л нэг тийм онцлог байдаг байна. Араас нь шингэн зүйл бас сайн ууж явах хэрэгтэй байх нь тий. За уншлагын хувьд бол ерөнхийдөө ийнхоогоор бол ер нь уншлах хэцүү биш гэсэн үг. Ер нь уншлах хэцүү биш. Тэгэхээр чулуу гэдэг зүйл маань өөрөө үүсэх хугацааны хувьд ямар байдаг юм бол магадгүй нодлон эмчэд үзүүлсэн чи байхгүй гэж байгаа ирэх жил үзүүлсэн чи байх байх шүү дээ. Нодлон байдгаа үүсэх өөр бол 14 хоногт л байсан шүү дээ. Маш хурд үүссэн. Шалтгаан нөхцөл нь бүрдсэн байх юм бол. Тэгэхээр ерөөсөн хэрвээ одоо түрүүний ярьсан нөгөө яхад харуулахад хэрвээ томцтой байвал яах вэ? Шингийн савгаад байх шүү. Тэгэх юм бол түрүү нөгөө бөөрөөр дамжин өнгөрөх шээсний хурд гэсэн юм шүү дээ. Хурдан удан шээс үсэл ингээд угаа. Энэ нөгөө нэг бөөрийг нь өөрөө нь угаах аргыг ашиглаж байгаа байхгүй. Одоо энэ чи ганцхан бөөрөн дээр ч яригддаг юм. Одоо энэ эмэгтэйчүүдийн дунд нийтлэг үүдэг цистит гэдэг тосгоны өрөвслийн өвчин байна шүү дээ. Тэр байна. Ер нь шээсний замын халдвар өвчин бүгд их шингийн юм сайн ууснаар сайн шингийн юм уугаад байвал сайн шээ. Тэр нь өөрийнхөө шээсний замыг цэвэрлэнэ л гэсэн үг. Одоо хамгийн энгийн дэр бүдүүлгээр ярил. Яг зүгээр хэр их уух, хэр их шээх, эргээд эр зэрэг шингэнэ бөгөөд одоо эрдэсээ нөхдөг вэ гэдгээс хамаарат жоохон эрдэсээ алдагдал үүсгүүгээл үүсч болно. Жишээ нь одоо бидний эмээ өнөр ярьдэн штэ. Шээс өөх юмнууд нугаал зүрх мөрх мотоос болоод тэгээ их шээчихэр шөмөс татах юм аа гээл. Тэр бол нөгөө нэг цусанд одоо кальц магн кали гэдэг нэг юм эрдэс элементүүд байна штэ. Эднэрийн нөгөө зохистой төвшин алдагдаад ирэнгүүт булчин дэм нөлөөснөр булчин чангарах жирэмс татах юм шинжүүд өгдөг шүү дээ. Энэтэй холбоотой зүгээр их шээх нь цөөн тохиолдолд жирэмс татах шинжилэрч болох юм. Яа тийм үед одоо эмнэлэг хандаад магны уудаг ч юм уу, калиг нөхдөг ч юм уу. Гэхдээ яг кали нөхөх гэдэг үгийг энэ подкастер хамаагүй ярьж болохгүй. Яг кали бол одоо манайхан дунд ажиглагддаг нэг юм бол калиг бас зарим хүн замраагүй хэрэглэх юм л да. Кали гэсэн ажил гэх юм янз янзын хэрэглэх. Кали бол тэгж их одоо хамаагүй уугаад идэг эмчилгээний тийм элемент ерөөсөө биш. Маш осолтой юм. Энэ дашрамд хэлэхэд гэрээ нөхцөлт гэж хамаагүй шээс хөөх юм болон кайл нөхөх эмчилгээ ер нь бас хор холбогдол ихтэй шүү, аюултай. Нийтлэг хэрэглээд байдаг ч хүмүүс ч. Нэр ялангуяа настайчууд бол би ингэдэг ингээл кайл авч хэрэглээл. Одоо ашгүй тэгээд энэ имийн сангуудын хязгаарч сайжирчлаа л та. Жороор болгодог болох. Тэгэхээр энэ нас нэх арцсан гоо. Багсчих واخ л гэж. Эрүүл мэндийг дэмжиж ажиллагч Зөв Тасал компани хар өрийн тос хамтарч ажиллаж байна. За хүүтэй аргаар шахаж гаргаж авсан цэвэр хар өрийн тос байгаа. За энэ нь хүний биед хэрэгцээтэй 100-аад гаруй төрлийн за амин хүчил, эрдэс бодис, амин дэмүүдэг өөрт агуулсан байдаг бөгөөд за таны бодисын солилцоог дэмжих, за дархлаа тогтолцоог дэмжих, за мөн одоо уушгины эрүүл мэндийг дэмжих замаар таны уушгийг цэвэрлэх боломжтой. За мөн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, за мөн одоо цусан дахь сахарын хэмжээг докторжуулах гээд хүний биеийн маш олон эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж сайжруулах үйлдэлтэй юм аа. Тэгэхээр нэг таны сайн хэлдгээр их одоо хүмүүс магадгүй өнөөдрийн подкастыг сонсоо те. За би их уух хэвээр байна, их шээх хэвээр байна гэд магадгүй нөгөө бүр уух зүйлээ хитрхийх уугаа, хитрхийх шээгээд байх юм бол бас эргээд нөгөө эрдсүүдийнхээ алдагдал гэдэг зүйл байдгийн биш үү гэдгийг ойлгоод ус уусан ч бид нэр зөв зохистой хэмжээнд нь уухгүй бол бас эргээд хор хөрөл байгаа гэдгээс ойлгох хэрэгтэй тий. Одоо яг энэ дэр ярихад хүмүүсээс их асуудал ирдэг л дээ. Их шингийн юм уух нь бөөрөнд ачаал өгдөг үү гэдэг. Ер нь бол үгүй. Эрүүл бөөр шингэнээр ачаал авдаггүй.
Зүгээр зохистой биш хэрэгэлсэн их хэмжээний уургийн агуулмжтай зүйл харин бөөрөнд ачаалал өгч болно. Мөн босод одоо химийн янз янзын молекултай нэгдлүүдийг хэрэглэх юм бол бөөрөнд ачаалал. Түүнээс биш дан усыг бол хүний бие бол буферинг систем гэж мундаг систем. Дээр нь тэр осмосын юм зохицуулгыг бол бөөр бол ямар ч төвөхгүй давна. Яг хоо жоохон жирэмс энэ төр татах хэмжээний байх л баг. Тэгтээ тэр чинь амьд организм өөрийгөө тэрийг хамгаалдаг байх. Мэдээж хүний биед чинь хитиг шингэн одоо зүгээр цайгаар л ярихад нялуун цайн дээрээс нь усыг л дэв шингэрсээр сүлдээ тэр цайны гоё гэдэг амтны найрлага утгаалдана да. Тэр шиг хүний биед ч гэсэн цуснд өөрийн гэсэн найрлага гэж байх хэвээр. Тэрийг хитиг шингэн хэрэглэх юм бол тэр найрлага мэдээж өөр болно. Тэр найрлагыг л найрлага чигээр нь байлгадаг хэрэгтэн бол бөөр. Тэгэхээр бөөр тэрийг хангалттай сайн хийж чаддаг байхгүй. Эрүүл бөөр бол шингэнээр хизээч ачаалал авахгүй. Асуудалгүй. Угадлаа шийгэдэлнэ. Харин одоо жишээ нь сүүлийн үед фитнес жимд явж байгаа залуучууд янз янзын даавар тэгээд дээр нь уургийн хэрэгэлдэг те. Тэр уургууд бол харин бөөрөнд ачаалдаг тоглоомгүй. Дээр нь тэдгэр залуус хэр зэрэг шингэнээ нөхөж авч чаддаг вэ гэдэг ойлголт хүртэл энэ чухлаар хэрэгтэнэ. Тэгэхээр угийн дасал хийж байгаа хүн бол мэдээж генетик энерги гэсэд ирэхээр дулаана шингэнээ хамт алтна ууршин амьсгалаараа гаргана. Маш их шингэний алдагдлалд орно шүү дээ. Тэрэн дээр нэмээд дахиад уурыг хэрэглэх юм тэр гэхээр нөгөө бөөрийг л нэлээд одоо зовоодог байна шүү дээ. Тэр учраас сайн шингэнээ нөхчих хэрэгтэй л гэсэн үг. Уурыг хэрэглэж байгаа бол шингэнээ сайн нөхөрөөл гэдэг зүйл явж байна тийм. За тэгэхээр одоо бүүрний бэс чулууг өмнө харж ирсэн. Яг бүр ингээд юм баг сүмнэр шиг болгоцсон. Тэгээ ийм чулуу байд юм байна гэдгс чинь нэг чулуу харсан чинь яг нэг бүүрний дотор одоо шээс цуглуулах суганцаа аяганцаар твшин зэрэг байгаа шүү дээ. Яг тэрний хэлбэр шиг болоо гараад ирсэн. Яг ингээд нэг юм хүн харахад бол яг зүр жирийн хүн харахад бол цагаан гаш шиг байна. Тэгээ яг цагаан гаш шиг. Тэгсэн хэрнээ яг нэг юм ургацсан юм шиг те нэг хүн ороход ашиг юм шиг. Тийм нэг юм үнцсэг юм шиг болцсон. Хэрвээ тийм бол том болтлоо зовиргүй явж хагаад бөөрийг хамт авах гэдэг тийм зүйл рүү орох боломжтой. Ерөөсөө л тэгнэ. Шууд ихэнхтэй. Тэрийг Стокхолм гэж одоо олон улсын нэршлэлээр нь гэж байна. Буюу одоо аяганцар твшинцэрийн хэлбэрийг давтсан нягтрал ихтэй. Бөөрийн доторх твшний хөндийг бүрэн дүүргэсэн чулуу гэсэн утгатай. Ер нь бол бөөрийн доторх бүтцэл одоо ингэнээр ярих юм бол нөгөө мэрэгч амтны нүгшгэл нэг юм том хөндөө тал руу олон камерлаас авсан юм бүтцээд байна. Тэрэн дотор л битүү одоо цемент цутгацсан юм шиг хэлбэртэй чулуу үсгийг хэлдэг. Тэр үл хүнд хэлбэрийн бөөрний чулуучих юм их хүнд хэлбэрлэлтэй. Их юм тохиолдлууд бол явж эцэстээ бөөр авах байдлаар л төгсдөг юм харамсалтай. Зүгээр арай эрт оншилж чадах юм бол мэсцлээр авч боллгүй яах вэ? Тэр арга нь бол төрөний одоо бидний сонгодог эмнэлэгт нийтлэг хэрэгэлдэг бидний шээсний замаар буюу одоо баг хөнөөлт аргаар гэж нэрлэдэг. Тэгээ уян доронгийн аргаар бөөрөн дотор лазераар цохоод бодолж авдаг арга чиглэл байна. Саяны энэ арга нь жишээ нь бас өөр ингэсэн чулууг авах хязгаартай л да. Одоо бүх чулууг ингэж авдаг байх гэсэн. Их том байх юм бол төгтэй. Тэгэхээр их том байх юм бол хэвлийн доронгийн аргаар бөөрийг одоо твшнийх нь хажуугаар нь зүслэг хийгээд янз бүрийн техникүүд байдаг. Тэгээ бөөрийг нээгээд доторх чулууг нь авцаад авах юм арга чиглэл байна. Одоо бүр эцсийн муу арга нь бол тэгэл бөөрийг цуг авах. Бүртэн цуг авдаг. Нийтээс ховор биш шүү. Ер нь бас тохиолдож байна тий. Юм байна. Тэгэхээр нөгөө таны сая нөгөө хэлдэг шиг шинж тэмдэг гэдэг зүйлэн дээр маш бага өгдөг бараг байхгүй байгагийн илрэл болж юм байна. Хүн ийм болтлоо явна гэж юу байх вэ? Тэр өвдөхгүй учраас л явж байгаа шүү. Харин тийм. Ялангуяа ирчүүд бол гүжирл гэдэг. Яг начир дээр зүр өвдөхөд бол хамгийн одоо тэсэр мотой бодгол шүү дээ. Зүйл шүү дээ. Биологийн төрөл зүйлийн хувьд бол өвдөлт тахчаад маш муу. Шокнд орлоо гэдэг. Тэгэхээр өвдөхгүй учраас л задвал чинь гүжиртэд яваад байгаа байхгүй. Эмэгтэй хүн бол яг хуу эрэгтэй хүнийг бодох юм бол өвдөлт тахчаад биологийн хувьд сайн л та. Тэгэхээр онцлогооны хувьд одоо жишээл тэр том болтлоо явчихна гэдэг чинь их удаан ерөөсөө эмнэлгээр явж байгаагүй тий. Тийм л хүн байж таарах нь шүү дээ. Өөрийгөө ерөөсөө орхицсан. Одоо саяны чиний асуудаг дээр Стокхолм гэдэг чулуу бол тийм том болсон хойно онцлогдно гэдэг бол багадаа 3-аас дээш жилийн бүтээгдэхүүн. Эмнэлгээр огт ерөөсөө яхаад үзүүлээгүй. Тийм одоо
Дөрөв биесч хүний бөөр нэг хүний өөрийн атгсан гарын дайны байд юм а гэж бодоход тийм чулуу үүснэ гэдэг чинь энэ атган дотор нэг Монгол ааруул байдаг да атгаад хийсэн ааруул. Ядаж тийм дайны ааруул шиг болж иж чиний ярьж байгаа ойлголт руу орж байгаа байхгүй. Тэгэхээр тийм ааруул шиг болох хэмжээ хүртлээ гэдэг чинь том штэ. Ийм атгцсан ааруул гэдэг чинь монголчууд хэлдэг. Тийм болтлоо ер нь багадаа 2-3 жил зарцуулдаг байхгүй. Тэгэхээр тэр болтол энэ хооронд тэр хүн ерөөсөө эмдгээр очиагүй л гэсэн үг. Түүнээс эход харуулсан бол маш амархан ашлагдах байна шүү дээ. За тэгэхээр бөөрийн чулуу гэдэг зүйлийг бид нэр уус шинж тэмдэг маш бүдэг, заримдаа өгөхгүй. За тэр бөөрийнхөө дотор одоо бүтцийнхээ хэмжээнд ортлоо тэгж том болоод ахуулах хэмжээнд очдөг байх. Тийм учраас ер нь жилдээ нэг удаа эрт илрүүлэхт бол орох ёстой гэдэг зүйлийг яриад байгаа тийм. За тэгээд таны ярьсан тэр эмчилгээний тал дээрс тодруулж асууя л да. Жишээлбэл одоо сонготой эмнэлэг дээр одоо ямар хэмжээний чулууг тэр лазераар месийн бос арга гэсэн үг шүү дээ. Лазераар бутлаад яг нь месийн арга ч месийн арга л та зүгээр минимал инвазив буюу бага хөнөөлт арга гэдэг. Одоо инвазив гэдэг ажилбар нь монголчилж одоо махчилж тайлбарлавал хүнийг шипризээр тарж эмчилж байгаа гэдэг нь чинь нэг төрлийн инвазив арга байхгүй. Ажиллагааны хувьд ч гэсэн хатгалт хийж байгаа энэ арга бол инвазив. Тийм биш одоо гаднаас нь нийлж даалгах тийм үү? Тус төрхөх массаж энэ төр бол нон инвазив буюу энэгээр нь гэж ойлгож болно. Тэгэхээр минимал инвазив гэдэг нь болохоор энэ одоо хүний биеийг хөнөөж гинтээж байгаа энэ асуудлыг хамгийн бага түвшинд нь байлгаж байгаа арга технологиг хэлээд байгаа юм л да. Минимал түвшинд гэсэн. Тэгэхээр дөрөв би хэлчихсэн шүү дээ. Чулууг дээхэн үед одоо юм хөгжөөгөө байх үед заавал зүслэг хийж нээлттэй аргаар тийм үрцтэй жинэ чулууг авах гэж ингэдэг байсан бол энэ арга хөгжснөөр ямар ч зүслэг хийхгүйгээр хүний өөрийн биологийн нөхцөл үеийг ашиглаад шээсний зүгээр нь тэр төрний яриад байгаа тэр шээлгүр гэдэг бүтсэн дондоо туран яваад шээсний замын аль ч одоо бүсэд байгаа чулууг авах боломжтой. Бөөрөн дотроо байгаагч шээлгүрнээ гатсан байгаагч давсгар руугаа ороод ирсэн байгаагч аль ч төвшөнд нь авч болдог. Яг зүгээр авдаг арга техник нь бол өөр. Тэгээ энэ сонгодог эмнэлэгт бид нар бүх төвшөнд нь авдаг байхгүй. Аль болох дотор нь нөгөө ил цуслэггүйгээр энэ нөгөө эргээд хүндээ эдийн засгийн болоод юуны хувьд ачаал бүгдэлтэй. Яг зөв эдийн засгийн ачаал бүгдэл гэхлээр хүмүүс юу яриад байгаа юм хэлтэй энэ жүнтэй агалгаа шүү дээ. Үнэн үнэтэй. Тэгвэл тухайн эргээд аягүй хурдан хөдөлмөрийн чадраас хэрэгдэг. Жишээ нь одоо бизнес хийдэг хүний хувьд л эмнэлэгт 3 хоног хэвтнэ гэдэг бол 5 хоног хэвтнэ гэдэг бол хүндэт юм байна л да. Одоо бид нар аягүй их мэдэгддэг. Би хизээ хурдан ажилдаа орж болох вэ гэл. Тэгэхээр яг тэрхэн үедээ та өөртөө агалгаа хэлгэж байгаа юм шиг боловч маргааш нөгөөдөр нь ажиллаа буцаад хийх боломжтой гэдэг чинь энэ утгаараа ингээд сүүлд нь нийт ингээд гарсан зардлыг тооцоод үзэхэд харцсангуу баг зардал гарч ий гэдэг юм бүр судалгаа байдаг байхгүй. Тийм учраас эдийн засгийн ачаал бүгдэлтэй гэж яриад байгаа. За дараагийн арга нь болохоор бас араа 50% нь асуухад саяын шээсний сүвээр ороод жижигхэн дуран явж ин гэсэн үг байна шүү дээ. Тэгсэн үг. Тэрнгүүрээ лазерын буталж ин гэсэн үг. Тэгсэн үг. За тэгэхээр ямар хэмжээтэй чулуу байх боломжтой юм дийтэл. Одоо яг энэ зүгээр яг бидний тогтоогод байгаа зүйл биш л дээ. Зөв олон улсын энэ нөгөө нийгэмлэгүүд байдаг. Энэ Европын нийгэмлэг, Америкийн нийгэмлэгүүд урлаагийн. Энэ нийгэмлэгүүдээс одоо жил бүр тодорхой хурал чуулганууд энэ төрлийн мэрэгчлэлтэнгүүд, мэдлэгтэнгүүд, эмчнэр, профессор цуглараад ингээд хоорондоо туршлага солилцоод. Тэгээ энэний дараас зөвлөмжүүд гардаг байхгүй. Энэ зөвлөмжөөр ер нь бол ноднгийн Европын хангахын нийгэмлэгийн зөвлөмжөөр бол бөөрийн уян дурангийн эсцлийн аргаар 1.5-аас 1.8 гэдэг хэмжээгээр босгон тогтоосон. Энээс бага хэмжээтэй чулууг одоо энэ уян дурангийн аргаар аваачаа. Тэр нь миллиметр, сантиметр. 1.5-аас 1.8 см-ийн диаметртэй чулуу. Том юм биш тий. Энэ хүртэлх чулууг одоо энэ рирс буюу уян дурангаар бөөрөн дотроос нь лазерын аргаар чулууг буталж авах энэ хаалга хийнэ үү. Үүнээс том байх юм бол одоо төвхтэй шүү. Эсвэл 2 үе шаттай хийгээрэй. Эхний хэсэгт нь чулуу авчгаад гэдэг энэ зүгээр юм. Яг энэ ангаах ухааны одоо илүү гүнзгийрсэн юм ярих юм бол нэг ийм зөвлөмж байдаг. Тэгэхээр ерөнхийдөө нэг 2 см хүртэлх чулууг бол нэг удаагийн хаалгаар бол бүрэн аваад гарах боломж нь өндөр байдаг л гэсэн үг. 2 см-аас дээш болоод ирэх юм бол
магадaltaй нь буурал явчихна. Ядчил 2 удаагийн хаалга болдог юм шүү дээ. Эхний удаа талын авчаад тодорхой хугацааны дараагийнх нь авч. Давтаж хаалганд орж иж чулуун бүр авах нь тий. Энэ нөгөө хүндээ бид нар энэ залхуураад юм уу одоо төгшөөгд байгаа биш. Нөгөө хүндээ эрсдэл багтаа асуудал. Энэ нөгөө чулуу гэдэг чинь түрүүн би хэлсэн ш нөгөө томдснаас үүсдэгээд. Бид нар томдс гэдэг зүйл чинь өөрөө тийм цэвэрхэн ид байдаг. Ихэнх нь айгүйх бактеритай бохирдолтой. Тэгэхээр энэ хаалгаа чинь нөгөө усан дотор л одоо чулууг өөрүүлж ботолж байгаа арга болохоор усыг булангартнаад яг тэр хэмжээгээр шийсэн дотор бүрэн дотор нингээ агуулмжийг нэлээд тархаж ийн гэсэн орон зайд. Энэ нь эргээд хүнд халдварын асуудал эрсдлийг нэмэгдүүлдэг. Тэр утгаараа хэлж байгаа асуудал. За эхний удаад бол яг хуу сая хэлдэг шийсний сүгээр лазераар бутлаад авчдаг юм байна. Зарим үед давтаж ус хийх боломжтой байна. За дараагийнх нь одоо хэлбэр нь ямар хэлбэр л болж байна? Энэ болохоор PCNL буюу арсны гадна талаас нь бөөрийн тушаа хатгалт хийгээд одоо бөөрийн шууд хатгалт хийгээд тодорхой багжийн шинжилгээний хяналтын дор. Тэгээ бөөрийн хөн дээрөө тэр нэгэсэндээ нөгөө ходог ухахад нэг юм цооног ихлээр байрлалдагтай л байсан гэсэн. Тэгээ тэрэн дондуураа дуран болон бусад туслах багжууд нь ороод бөөрийн доторх чулууг ботлон авдаг арга. Энэ нь болохоор одоо төрөнийхийг бодох юм бол араа хүндээ хөнөөлөхтэй болчихсон. Цоол нь хатах юм. Гэхдээ нээлттэй алга бодох юм бол араа бага хэмжээ. Тий. Энэ бол одоо дараалал зүгээр бол энэний дараагийн арга. Чулуу нарийн нөгөө том болцсон тий. Яг энэ дээр бол бас нэг тийм нарийн юу нэг заадгүй маа хэмжээ заадгүй. Ер нь бол яг боломжтой гэж үзвэл энэ дээр л яг хуу тухайн имлэгийн өөрийнх нь тоног төхөөрөмжийн бөгөөд хүний нөөцийн чадал чанасаа шууд яригддаг. Тэгээд дээр нь бас ахаад эдийн засгийн чанар байдал. Одоо жишээ нь тэр бөөрөн доторх явдаг уян дуран бол өөрөө нэлээд өндөр өртөгтэй байдаг. Үйлдвэрлэлчдэр борлуулагдж байгаа зах зээлийн ханшинчдэр өндөр байдаг. Тэр чинь үндсэндээ нэг ийм шигэл бүдүүтэй зэнэглэгчний каб шигэл ийм бүдүүтэй уян дуран шүү дээ. Тэгээд тэр нь өөрөөсөө нэгдүгээр гэрэл үүсгэн, хоёрдугаар дүрсээ өгнө. Тэгээд дахиад дундуур нь лазер явах сувг байрлна. Тэгээ гадуур хамгаалтын бүрхүүл байж тань гэх мэт инхээр нэлээд өндөр технологийн юм байж тарах гэдэг. Тэгэхээр тэрийгээ дагаад нэлээд өндөр өртөгтэй байна. Тэгэхээр нөгөө гаднаас хатгаж байгаа үед болохоор тэрийг ашиглахдаггүй илүү хатуу дуран ашиглагддаг юм. Хатуу ари бүдүүн болоо савх шиг яг үнэ. Тэгэхээр тэр нь арай жоохон хямд төсөр байх жишээтэй. Яг заримдаа уян дурангаар авч болохгүй тохиолдол гэж байдгийг. Антомын бүтцийн хувьд онцлогтой. Тим юм дээр чинь хавсарч идэг. Саяны арга сүүлд ярьсан даргыг төрөний ярьсан уян дуран хэрэг хавсарч салилыг хавсарч идэг юм аргач байдаг. Илүү үр дүнтэй байх нь шүү тэгэхээр тий. Хүндэл одоо хамгийн ашигтай хөлбөр шийдэх нь шүү дээ. Түүнээс биш яг зүгээр уян дурангийн арга нь сайн юм аа. Энэ гаднаас хатгадаг арга нь муу юм аа гэж хэлж байгаа юм биш. Энэ хоёр арга өөр өөр ингэсэн даваас суулгахтай тий. Гэхдээ мэдээж тухайн хүнд боломжинд байгаад тухайн нөхцөл байдалд тий боломжинд байх юм бол аль болох хөнөөл багтаа аргын сонгохыг л одоо дэлхийн нийтээр л энийг зөвлөж ярьж байгаа цаг үе шүү дээ. Тэр чинь нэгдүгээр тухайн хүний санхүүгийн байдал яригдж байна. За эмчнэрийн боломж болцоогоос бид нар яаж хийх вэ гэдэг зүйл яригдчихийж тэр эмчилгээний арга сонгогдох болчиход байна тий. За ер нь тэгэл өвчтөн өөртөө хамгийн ашигтай хөлбөрийг сонгосон. Аль нь надад ашигтай юм. Тэр ашиг гэдэг нь яг ямар утгаар байж болох юм? Санхүүгийн хувьд юм уу? Эрүүл мэндийн хувьд юм уу? Цаг алдах юм уу? За дараагийн хөлбөр руугаа орох юм бол нээлттэй мэдсэл. Болон хэвлийн доронгийн мэдсэл. Хэвлийн доронгийн мэдсэл бол нэс нэлийн түгээмэл хийгддэг шүү дээ. Ялангуяа манай дээр жишээ нь бид нэр одоо нөгөө хүмүүсийн донд хамгийн өргөн нийтлэг мэддгээр цөсний хаалга дурангаар ороод шүү дээ. Хэвлий дээр нэг дөрөв нөх үүсгэсэн. Яг тэр аргаар тэрэн шиг хэвлий дуран оруулаад нарийн багцсан тусламжтайгаар бөөрийн чулууг авдаг тийм арга бас байдаг. Энэ арга бол ер нь нэлээд одоо хөгжиж бас байд энэ. Ер нь нийтлэг хэвлийн доронгийн мэдсэл гэдэг бол маш их хурдтай хөгжсөн. Одоо өөр аль хэдийн ард нь робот мотороор авчихсан бол бас дэлхийд дахинд. Монголд бол хэвлийн дорн бол аягүй сайн хөгжсөн. Бүх хэмлэг хийж байгаа. Хэвлийн доронгийн мэдслийг. Зүгээр яг бөөрийн ягалгааг жоохон одоо хаана хийж байгаа нараа нөгөө боловсруучныхаа байдлаас болоод энэ зэн зовох. Тэгэхээр энэ хэвлийн доронгийн аргаар бөөрийн чулууг авах арга бол бас нэлээд нийтлэг. Одоо түрүүний хоёулагийн ярьсан нөгөө том хэмжээний чулуу, стак хорон чулуу мөн үг ярьж тэ. Эсвэл нөгөө түрүүн 1.5-8-аас дээш хэмжээтэй чулууг 2 удаа орох тухайс л яриад шүү дээ. Гэтэл 2 удаа орно гэдэг чинь хүнд сэтгэл зүйн хувьд ч, эрүүл мэндийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч тийм бас амархан зүйл биш байхгүй.
Тэгэхээр тийм үед заримдаа бас хөвлийн дурангийн хувилбараар хийдэг арга бий. Тэр нь санхүү хувьд бол арай Тэ яг арай өөрлөлтөө. Гэхдээ яг бас нөгөө одоо хаалганы өртөг зардал гэдэг юм чинь их хэцүүлтэй. Одоо яг нөгөө талах 5,000 гэдэг шиг юм абсолют үн байдаггүй. Нөгөө тухайн хүний онцлог антомын бүтц. Тэр өвчний хүнд хөнгөн байдал. Тэгээд тухайн багаж тоногдох хөрөмжийн онцлог. За тэгээд хийж байгаа хүний ур чадвар гэлтэй. Тэр болгоноос хамаарат яаж хэрхэн хэрэглэх вэ, хэр удах вэ гэдгээс хамаарч үнийн байдал бол хэлбэлцдэг учраас. Тэгэхээр яг зүгээр энэгээр бий үйлдэхэд анги тэр хөвлийн дурангаар үнтэй хийж болно, хямд хийж болно. Нөгөө төрөний яриад байгаа арга чилгээ байхгүй. Тэргээр үнтэй хийж болно, бас боломжийн хийж болдог. Тэрэл цэвэр тухайн багийн эмнэлгийн тоногдох хөрөмжийн нөхцөл байдлаас хамаардаг зүйл байхгүй. Уян хатан байх нь шүү дээ. Яаж одоо боломжтой байх талаасаа уян хатан жоох нөгөө чадамжийн л. Чадамжтай байж яг тийм юу руу орж штэ тий хувилбар руу орж. Мэдээж энэ бол ерөөсөө шууд эн чин одоо юу шаардна. Мэдлэг ур чадвар дуршлага, өвдөө тадлага. Голомжтой дуршлага. Дурангаар хийгдчихдэг юм байна тий. Дурангаар яхаараа таны сайн хэлдгээр үнэхээр тийм одоо том чулуу байгаад бөөрийг хамт авах байсан ч гэсэн тэр дурангаар орж болно гэсэн үг тий. Тэг яг мэдээж боломж байвал бөөрийн үлдээгээ чулууг нь авах хувилбар. Тэс мэдээж холооны өмнө тал тэрийг үнэлэл орно шүү дээ. Тэгээ дараагийн сүүлийн хувилбар нь нээлттэй. Тий. Одоо бол аль болох нээлттэй мэдслийг хийхгүй л бид нэр зорж байна. Болчлооггүй л дуран. Тийм дурангаар сайн аргуудыг тий. Энэ нь нэг талаас одоо хөндөө хөнөөл багтай, чирэгдэл багтай тийм үү? Нөгөө талдаа бид нар альваа салбар хөгжих хэрэгтэй. Бүх төвшөнд хөгжих хэрэгтэй да. Юм аль болох хөгжлийн төлөв бүх юм явж штэ. Тэгэхээр энэ дурангийн мэдсэл гэдэг юм ч гэсэн хөгжих хэрэгтэй. Би ирээдүйд энэ салбар хэр хэмжээнд яригдахыг одоо ч бид таашгүй маш хурдтай хөгжиж байна. Тэгэхээр аль болох технологийн дэвшил дэлхийд дахин бид хаашаа явж тэрнийг алдахгүй л явахыг л одоо хичээж зорж байна. Сонгодог эмнэлгийн хувьд л яг нь ер нь нийт мэдслийн 95, 98 орчим хувь нь дурангийн хаалганууд хийгддэг. Яг энэгээр бид нар зөвхөн уламжлалт нээлттэй мэдсэлийг муу гэж байгаа юм биш л дээ. Зөвхөн эн чинь бол энэний суурин дээр л хөгжиж байгаа л одоо шинэ арга технологи шүү дээ. Тэгээ тэр одоо шинэ арга замаа бид нар алдахгүй барих зорилгоо хадгалах зорилготой. Эрүүл мэндийг дэмжих ажлагч Лавшаа брэнд хамтарч ажиллаж байна. За Лавшаа гомог сонгох үндсэн 3 шалтгааныг хэлж өгье. За нэгдүгürt Elkavit-ээр баяжуулсан. За Elkavit гэдэг нь Герман улсын Münchler компани хүний биед зайлшгүй шаардлагатай эрдэс амин дэм агуулсан бөгөөд за энэ B1, B2, B3 төмөр цайр полио хүчил агуулсан амин дэм байдаг. За хоёрдугаарт нь гашуурдаггүй. За үйлдвэрлэлийн явцад одоо үлдэгдэл гомонд шинэ гомонгийн зурмыг хийж давсаар хамталдаг байсан хуучин жишгийг халж Монголын анхны гашуурдаггүй гомонг үйлдвэрлэж эхэлсэн. За 3 дугаарт нь за хугацаа уртгагч болон хими ямар нэгэн нэмэлт агуулаагүй. За хугацаа уртгагч гэдэг нь тухайн одоо хүнсний бүтээгдэхүүнийг удаан хадгалах зорилготойгоор хийдэг за нэг л байгаа. Энийг бол огт агуулаагүй гэсэн үг. За цэвэр улаан буудан гурилс гаргаж авдаг. За бүтээгдэхүүн юм аа. За бид нэр хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо дээр нь ямар нэгэн одоо эрдэс аминд юм одоо байжуулж өгсөн нэмэлтээр оруулсан зүйлийг нь бол сонгох нь илүү чухал байгаа. За ерөнхийдөө 7 хоногт нэг 3 өдөртөө ч юм уу шүл устай хоол идэж бодисын солилцоо болон дархлаагаасаа дэмжиж байгаараа гэдгийг хэлэх байна. Шилжих гэсэн үг л дээ. За яг тэр бөөрийн одоо жишээлбэл лазертай холбоотой зөв нэг зүйлийг тодруулаад хэлэхэд бас нэг ийм мэдээлэл яваад байдаг л дээ. Хүмүүс ч гэсэн яг тийм мэдээлэлт явуулсан. Би бас тэрийг яг сайн мэдэхгүй байна л да. Яг бөөрийн чулууг долгионы аргаар тэгж одоо гаргах ч юм уу тийм бас юм шиг. Түрүүн би нөгөө minimal invasive дээр ярих гэж байгаад мартчих. Тэр нь бүр хамгийн ихний арга. Тэгээ хамгийн ихний арга бол байх. Тэрийг одоо сонготой эмнэлэг дээр хийж байгаа юм. Одоогор хийхгүй байгаа. Ер нь бол хийдэг байсан. За тэр аргыг ойлоо. Энэ арга бол яг зүгээр долгионоор гадна талаас нь shock wave гэдэг. Одоо энэ сүүлийн үед shock wave гэдэг үг нэлээд сонсогддог болчиход байна шүү дээ. Эрүүл мэндийн салбарт нэлээд хүч төрж орж ирж байгаа. Олон юм дээр. Энэ долгионы аргаар гадна талаас нь битүү аргаар тухайн чулууга эхлээд илрүүлээд одоо detection хийнэ. Тэр нөгөө сүүлийн багжууд нь өөрөө юм эрдэнэхэн детектортой. Чулууга олоод тэрийг бай болгоод тэр рүүгээ дэлгөөнөр буудаад гаднаас нь зохиж бодлоо. Тэгэхээр яг нөгөө чулууны хэмжээ хэлбэр
найрлагаас их хамаатай. Их хатуу чулуу бол долгионоор байтугай лазерарч хүртэл ботордгоо чулуу гэж байдаг. Маш ийм нягт бүтцтэй удчихсан юм уу те. Эсвэл мөн химийн найрлагын хувьд ийм хатуу чулуу. Энэн дээр бол тэр долгионоор зохих арга бол жишээ үр дүнг байдаг. Тэгэхээр яг энэ долгионоор арга бол одоо абсолют арга бол биш. Ер нь бол зүгээр яг нэг хувилбар. Тэ ер нь бол одоо бас л хэмжээ заадаг. Яг ийм хэмжээтэй байвал үр дүн сайтай юм байвал ба. Жишээ нь хит их жижигхэн чулуу бол төвхтэй. Нөгөө детекторын доолддог. Доолдохгүй ч нөхөн цохихгүй. Дээр нөгөө хүн энэ үед нөгөө сэрүүн ордог учраас амьсгална. Амьсгалахаар ингээд хүний бөөр нэг ойролцоогоор нэгээс 1.5 см-ийн зайд ингэж резонанс гэдэг юм хөдөлгөөн хийдэг тий. Тэгэхээр тэрийг дагаад хөдөлгөөн детектор маань тэрийг хөөж хөдлөх үгүй юу гэл ингээл. Тэгээ хөөж хөдлөлөө гэхэд яг чулууга зөв болсон уу ч гэдэг юм юмнууд яригдана. Тэгэхээр ер нь бол нэг ойролцоогоор 0.8 см ба түүнээс дээш чулуун дээр чинь манад байсан багжны хувьд бол илүү сайн оноодох шиг байсан. Тэгээ яг энэ бас хэцүү одоо түрүү нөгөө бид юу ярьжсэн шүү дээ. Шээлүр гэдэг эрхтний хөндийн диаметр 5-6 мм гэдээ ярьсан да. Тэгэхээр тэр диаметрээс том чулуу бол гарахгүй гэдээ бид түрүү ярьсан шүү дээ. Гэтэл нөгөө нэг бөөрөнд байгаа 1.5 та ч юм уу том чулууг долгионоор ингээд буталчаар нөгөөх маань нэг 6-7 мм-ийн голчтой 4-5 чулуу болоод ингээд үүрээд ботарч юм. Тэр жижигүүдийг яах вэ гэдэг асуудал яригддаг байхгүй. Тэгэхээр нөгөөдөл маань жинхэнэ суг руугаа орж бүглэнэ. Магадгүй араасаа очиж шигнэ. Ингээд нэг юм чулуун гудамын шинж гэж нэрлэдэг юм. Нэрийнхэн хоолой дотор олон чулуу ингээд дээрээсээ дохоо чигчцэг. Ийм хүндрэлүүдээр гарч гад байдаг. Хэрвээ тийм байдал үүсчих юм бол зайлшгүй заавал доороос нөгөө нэг аргаараа чистний зүгээр нөгөө лазер. Тийм. Тэгэхээр хоёр ажил болчиход байгаа. Тийм байна. Тэгэхээр ингэхгүйгээр нэг хүмүүс нь доороос нь ороод нэг хүмүүс нь бутлаад авчвал илүү хүндээ амар юм байна. Ингээд бид нар ерөөхдөө нэг арган дээр илүү төвлөрөөд явцсан гэсэн үг байхгүй. Тэр арга нь одоо жишээлбэл сайн ярьж байгаа хүндрэл шиг зүйл үүсэх магадлал өндөр байдаг байна шүү дээ. Тийм байдаг. Бид нар ч гэсэн тэрийг тохиолдсон, олон тохиолдсон. Тэгээд ахаалт хаалганд ороод нөгөө хүмүүсээс нь ч гэсэн сүлд нь анхнаасаа дүлийн хаалганд л орчих байжтэй. Үнэмчтэй анхнаас л орчихсон байхгүй. Яг мэдээж тэр арга чинь шинээр орж исэн хин ч гэсэн шинэ арга технологиг хэрэгжилж үзчихэж л энэ проблемыг ойлгоно шүү дээ. Хэрэгж үзэхгүйгээр ойлгоно гэж байхгүй. Яг мэдээж цаанаасаа бид нар уншин судлалны юм байдгийг мэднэ. Гэхдээ амьдрал дээр онлоос зөрдөг юм зөндөө байл байна. Тэр нь зарим хүмүүсийн ч үл ойлголцол үүсээд байдаг тий. За. Тэгэхээр одоо яг зарим хүмүүс яагаад тийм байдалд ороод идэх юм бэ гэдгийг өнөөдөр бас 50 хэмжээнээс ойлгож байгаа. Бөөрийн чулуу нэгэнт үүсээд за тэр хүн дээр дахин үүсэх магадлал нь хэр өндөр байдаг вэ? Шууд. Ерөөсөө үүснэ. Ер нь л нэг үүссэн бол тэгээ дахиад тэгээ үүсэх хандлага айгүй өндөртэй. Тэр хүн өөрөө одоо бид нар бол нэгэнт үүссэн байгаа чулууг тэр нь асуудал үүсгэж байгааг нь авч өгöd байгаа ажил хийгээд байна да бид нар бол тэ. Яаж үүсгэхээс сэргийлэх вэ гэдэг чинь тусдаа нэг асуудал яригдаад байна. Тэгэхээр тэрний тулд одоо бид нар хүн болгоно таажууд нь энийг үү тэрийг гэдгээд чадахгүй. Тэгэхээр энэ дээр л одоо иргэдийн тэгээ хүмүүсийн өөрийн эрүүл мэндийн боловсрол маш чухал болж байгаа. Юу гэдэж явж байна. Би өөрөө ямар онцлогтой хүн бэлээ хаана амьдарч байна. Тэ ямар ажлын орчинтой байлаач гэдэг. Энтэйгээ уялдаад өөрт чулуу үүсэх надад ямар одоо магадлал хүчин зүйл байж болох вэ гэдгээс хамаарч их анхаарч явах хэрэгтэй. Ер нь бол чулуу бол дахин үүсэх нь бол маш өндөр хувьтай. Одоо нэг баруун бүрэн дээр ч юм уу чулуу үүсчлээ гэж бодоход зүүн бүрэн дээр үүсэх магадлал ер нь байдаг юм болов уу? Байх уу? Ер нь л амархан үүсэх. Тэр чинь угаасаа нэг тухайн цусны ерөнхийдөө бодисын солилцооны хувьд бол өөрчлөлтөнд ороо явчих. Тийм одоо баруун бөөрл өөр цус очихгүй юм чинь. Яг нэг цусны адилхан дамжигтай явж байгаа. Зүгээр яг хуу бөөрийн бүтцийн эмгэгээс болоод нэг талын бөөрөнд түлхүү үүсдэг их байдаг л та. Тийм өвчин бол бий. Тэр үл яг нөгөө анатомийн онцлог зарим төрлийн гаж хөгжил өөрөө зөрүү бүтцийн өөрчлөлттэй байна. Жишээд хит нарийнхан твштэй юм шүү дээ ч гэдэг юм аа. Тэрнээс болоод тухайн асуудалтай талын бөөрөнд илүү үүсэх зохиолын тохиолдол байна. Тэгэхээр нэгэнт бөөрийн чулуу тэр ухаан хүн дээр үүссэн бол тэр хүн дээр шалтгаан их ойрхон байгаа тань тий. Энэ дахиж үүсэх магадлал. Одоо миний нэг таньдаг ах дээр
одоо бөөрийн чулуун ахалганд орсон гэж сонсогдож ирсэн. Дахиад орж ийн, дахиад үүссэн байна гэл ингээл давтаал яваад байдаг. Тэр нөгөө хүмүүс маань өөрөө бас тодорхой хэмжээний тэр зөвлөмжүүдээ сайн дагаад явах боломжтой. Тэг их л дэглэм гам энэ төр анхаарч байгаа хэвээр идэж ууж байгаа зүйлс. Тэгээ дээр нь одоо яг нөгөө чулуунаас сэргийлэх тэр цусандах кальц, шийсэндх кальцийн ионы солилцоонд нөлөөлдөг им энэ төр гэж бас бий л дээ. Одоо сүүлийн үед харцсангүй энэ төрлийн юмнууд бас нэг үе яваад бол илбэгшиж байна. Тэгээ энэ нөгөө дахин чулуу үсгээс сэргийлэх тэр нэлээд ашиг хөдөлгөөнтэй байдаг гэсэн. За бөөрийн чулууны хувьд бол ийм байна. За ерөнхийдөө бид нар бөөрийн чулуунаас урдсан сэргийлэх үүднээс яг ямар зөвлөмжүүдийг зөвхөн наазахын сахиад явуул болох ёстой вэ? За одоо хамгийн энгийн арга гэх юм бол шингэн ямаас агуул гэж хэлээ да. Тэгээд хэрвээ ямарваа нэгэн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол тэрнийхээ найрлагыг маш сайн анхаар боломжтой бол нэг мэрэгжилтэн хүмүүсээс зөвлөгөө авчих. За хэрвээ таны амьдарч байгаа газрын усны хатуулаг өндөр бол одоо жишээ нь манай орны хувьд бол Зүүн аймаг тэр дундаа Хинтээ, Сүхбаатар за тэгээд Дорногов, Өмнөгов, Баян-Хонгор, Говьалтай эдгээр газруудад бол усны найрлага шүүхтэй гэж манайхан нэрлэдэг, хатуулагтай гэж нэрлэдэг. Тийм химийн хувьд нэлээд баялаг, тунгалаг биш. Тийм ийм устай газар амьдардаг хүмүүсийн хувьд бол бас ер нь энэ талын эрсдэл өндөр шүү. Харцангуй энэ хангаа газар хүмүүстэй харьцуулахад. За гих мэтчин. Тэгээд дээр нь өөрийнх нь хой хүмүүний онцлогуд байна. Зарим одоо энэ шашинтай холбоотой хоол хүнсний онцлогуд байна. Жишээ нь энэ баян үлгийдэх казакууд. Тийм одоо магадгүй би сайн мэдгүй юм л да зүгээр. Тэр нийтлэг хэрэгэлдэг казмц нэг давстай ч гэдэг ч юм уу. Бас давс их өндөр байдаг шүү. Тийм тэгэхээр тэндээс тэгэхээр уул нь бол бүс нутгаараа бодоход бол их уулархаг, хангархаг ус нь нэлээд тунгалаг байх бол тэгшэр нэ давсны хэрэглэн өндөр гэдэг юм уу те. Яг энийг нарийн судалсан судалгаа алга л да зүгээр ямар ч байсан газак түмний дундаас чулууч хөвчин бас их шүү. Ер нь л харагдах гэдэг. Гэх мэтлийн гэдэм учраас нөгөө өөрийнхөө амьдарч байгаа орчин тойрон өөрийн амьдралын хэв маяг бас анхаарчлах хэрэгтэй. Тэгэхээр та яг ус уух дээрээс зөвлөгөө өгч байгаа. Тэгэхээр ус бол бид нэр тодорхой хэмжээнд одоо сайн уух хэрэгтэй байна. Усыг бага уух юм бол бөөрөнд асуудал үүсэх боломжтой байна. Харин усыг бид нар хэтрүүлэн уусан ч гэсэн эрүүл бүртээ хүнд бол харьцангуй энэ өөрчлөлт байхгүй байна гэдгийг ойлгож авч байна те. Тэгэхээр ус байн одоо ус ч яах ер нь шингэний хэрэглээ. Ер нь шингэний хэрэглээ. Манай зөвөр харц аймаа удагч нөө юм өнөр энэ хүмүүстэй харцаанд зүгээр шүү дээ. Харин ч цай уухад эвтэйхэн битдэг шүү дээ. Ус ч бас заримдаа ингээд хоолоо ам зураад гэд зэрдэг хүмүүс уухад тохиромж хэцүү байдаг. Тийм хүмүүс бол цай ууж бол байх уу цай байж болж дээ. Сурцсан байдаг шүү дээ. Би дандаа хар цай уугаа сурцсан байдаг. Тэгэхээр яг одоо ус байн гуудг хүмүүст бас миний бодлоор нөө шүл устай хоолоо сайн идээд авах юм бол бас тэр нөө бодис солилцоо инээдрэн сайн байх юм болов гэж бодоод байгаа. Яг нөлөөлдөг л баг. Гэтэ ер нь бол одоо шингийн юм сайн уу гэхээр ундаа жуустай. Одоо сүдэ цай мач гэдэг юм нөгөө юм баялаг найрлагатай шингэн зүйлс хэрэглэх нь бас яг шингэнийг бүтэн орлох уу гэдэг бас хэрэгэлцээ. Одоо жишээ нь ундаа уснууд юу нэш найрлагатай энэ дотроо тий. Тэр байтугай зүгээр ингийн манайхны монголчуудын нийтлэг хэрэглэдэг сүдэ цайг их уухад бас яг шингэн хөгдөх гэдэг асуудал бас ч гэж маргаантай яригдэн шүү. Тэр сүүний найрлага, тэр үнэ хоолбос болох зам нь ямар онцлогтой, ямар эмгэгтэй юм гэдгээс бол. Тийм учраас бид нар болцсон ус юм уу цайг зөвлөдөг байхгүй юу? Илүү. Усан дээр бол одоо яг манай хаал зүйчнэр бол ийм зөвлөгөө өгöd байгаа шүү дээ. 1 кг хэмжээний тутамд 30-аас 35 мл бодоод за жишээлбэл 70 кг хэмжээний тутам байлаа гэж бодоод 30-аар үржүүлэхээр тэр хүн өдөрт 2 литр 100 мл усыг ууна гэсэн үг ч юм. Нэг тийм томьёол байдаг. Энэ хүн болохоор нөгөө хөдөлгөөн баг хийдэг. Одоо жишээлбэл байнга хөдөлгөөн хийгээд идэггүй суугаа ажилладаг хүмүүс бол яг энэ 30 мл бодоод ерөөдөө жоохон тасгал хөдөлгөөн гэдэг жоохон хөдөлгөөнтэй бол 35-аас 40 мл хүртэл бодох боломжтой юм бэл. Тэгээд яг зөв. Тухайн хүн өдөрт ерөөдөө одоо 2 цаг тутамдаа ч юм уу 200 мл ус ууж явж байгаа. Оройн нэг 8 цаг буюу түүнээс хойш чихний хэрэглээгээ бууруулаад явъя гэдэг зүйлийг бас хэлээд байгаа. Тийм энийг ойлгоход хамгийн хэлбэр арга нь 100 хэлтэн 4 литр ус бол гэсэн үг. Тийм бооз. Ингээд бодчихвол ойлгоход амар байдаг. Би тэгтээ энэ дээр бас ингэж бодоод байгаа. Жишээлбэл биенжинг индексээ бодохоор жишээлбэл
80 кг жинтэй хэвийн байлаа гэж бодоход энэ хүн жингийн нэмээд 100 кг болсон. Би бас танаас яг энийг асуу гэж бодож байсан байхгүй. Жишээлбэл 80 кг жинтэй хүн хэвийн жин. Тэгсэн чинь энэ хүн жингийн нэмээд 100 кг болсон байлаа гэж бодъё. Тэгэхээр яг өнөөдөр ярьсан килограмм жингээр бодит жингээс л явна. Яг өөрийнхөө хэвийн байх жингээс биш ээ. Одоо байгаа бодит жингээс л явна. 100 кг дээр л бодно гэсэн үг. Үр арга байхгүй. Тэгэхээр чамд байгаа масс чинь 100 кг юм чинь. Ууланд байх ёстой ч юм бол 80. Гэхдээ чамд нэгэнт байгаа масс чинь 100 кг байгаа бол түүнээс л явна. Яг тэгэхээр 100 кг чинь зах ирмэг жижиг цэг болгон дээр л бодсон солилцоо явагдчихлаа. Тийм учраас яг байгаа чин дээрээ бодит жингээс л явна. Зөв. Энэ ойлголтыг хүмүүс сайн авал зүгээр санагдлаа. За тэгээд эрэгтэй хоёулаасаа ярианыхаа ихэнд бас ярьж ирсэн. Яг бичлэг хэлэхээс өмнө. Эрэгтэй хүмүүсийн хувьд нийтлэг байгаад энэ өргүүдэл төрөгдөг венийн судасны өргөсөл буюу варикоцел гэж өвчин байгаад байгаа. Энэ талаар таас нэг товч мэдээлэл өгч. За энэ варикоцел гэдэг өвчин одоо манайхан дундаас нэлээд яригадаад манайхан хүмүүс бас нэлээд ойлголттой болж байгаа хаа. Би ч өмнө хэд хэдэн юм дээр ярьж ирсэн санагдаж байна. Энэ ямар ч өвчин гэхэлэр хүний биед ер нь тараагур гэдэг нэг хоёр янзын судас байгаа даа арт дээр байна. Тэрний венийн судастай холбоотой. За төмсгний венийн судасны өргөсөл гэдэг нь манайхан нийтлэг мэдээд байгаа тийм. За яг варикоцел буюу эрэгтэйчүүдийн төмсгний венийн судасны өргөсөл гэдэг өвчин дээр тулгуурлан ярихад төмсгний цусыг хороодог венийн судасны өргөслөөс болоод төмсгөн дээрх буюу хуухнагын орчимд цусны эргэлт одоо тогтмогшил үүсээд саатал үүснэ гэсэн. Цус эргэлт нь удаашрна гэсэн үг. Үүнээс холбоотойгоор тэр хэсгийн судас нь улам нэмж өргөсөөд тэнд шууд цусаар дүүрэх ханандах гидростатик даралт нэмэгдээд үүнээс холбоотойгоор цусны өөрийн температур судсан доторх цусны температур ойролцоогоор 37 хэм байдаг. Гэтэл эрүүл төмсгний үйл ажиллагаа явуулах температур 34 хагасаас 35 хэм байдаг гэж үздэг. Тэгэхээр хуухнаг орчимд судасны баяжилт гэдэг юм үсээд ирэхээр тэр орчмыг бүлээсгэдэг хэлнэ. Энэ нь бол цаашлаад төмсгний хэвийн явагдах үйл ажиллагааг саатуулж эхэлнэ. Төмсгний хэвийн явагдах үйл ажиллагаанд доторх гол өртдөг процесс нь сперматогенез буюу эр биелгийн хэсэг үйлдвэрлэл гэдэг. Энэ шууд дагуулдаад эхэлдэг. Ингээд эр биелгийн хэсгийн дотногчлаас болоод өргөдөл гэдэг үүсэж байгаа. Энэ өвчний хувьд. За судсан дээрх механизм нь юу юм бэ гэхээр хүний артери венийн судасны бүтцийн хувьд нэг том ялгаа нь артери судад нэлээд булчиндаг. Өөрөөгөө агшаах чадaltaй. Судас нь өөрөө. Венийн судаснд бол булчин байхгүй. Венийн судсан дотор хавхлагууд байдаг. Калапонгууд гэсэн. Тэр нөгөө одоо жишээ нь энэ судсан дээр ярихад төмсгнөөс дээшээгээ хөндийн вен рүү доороосоо дээшээ чиглэлтэй цусны урсгал явж байгаа. Тэгэхээр тэр судсан дотор хавхлагууд ажиллахаараа дээшээ цусыг урсгаад буцаад цусыг унгаахгүй ингээд ингэж хааж идэг процесс хавхлагын процесс гэсэн. Тэгэхээр энэ судас өргөсөд эхлэхээр энэ хавхлагын үйл ажиллагаа алдагдаад эхэлдэг. Тэгэхээр нөгөө одоо бүдүүлгээр ярихад л шууд диаметр ингээд тэлээд гисэнгүүт нөгөө юу ч сономхой биш байхгүй хавхлаг чинь ханаа дагаад ингээд ирэхэд голтон зай үүсэж байна. Энэ голын зайгаас шууд цус доошоо уугаад идэг гэж ойлгож болно. Одоо бүдүүлгээр тайлбарлаа. Иннээс холбоотойгоор газрын татах хүчний нөлөөгөөр хөндийн хүчний нөлөөгөөр шууд доошоо чиглэлтэй л цус тэнд унана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр хуухнаг орчинд байгаа доод цэг дээр байгаа венүүд хамгийн их тэлэх ачааллыг авдаг. Хэмжил үүсдэг гэж байна. Тэгээд энэ өшөө хүндрэхээр тэр төмсгөний хэсгээс тэр хөндийн вен рүү явж байгаа цусны урсгал зүй саатж эхэлдэг. Улмаар бүр цус урсгаа болж эхэлдэг. Тогтмогшил үсэг. Үнний дараа бүлэн үсэх үнгээ дараа дараагийн хүндрэлүүд явж байна. Варикоцелийн хувьд нэг онцлог байдаг нь зүүн талдаа болцсон үүснэ. Зүүн талын төмсгөний вений анатомийн онцлог нь бөөрийн венээр дамжиж явдаг юм замналтай. Нэгсэндээ магистрал төв хоолой гэдэг шиг төв судас руугаа явахдаа бөөрийн вен рүү нийлээд тэгээ ингэж ордог байна шүү дээ. Бөөрийн вен рүү яг перпендикуляр чиглэлээр ордог. Баруун талынх бол төв судас руугаа одоо нэг магистрал хоолой руугаа хурдны зам руу нийлж байгаа юм шиг наалж ордог. Тэгэхээр энэ хоёрын хооронд цусны урсгал зүй нэлээд ялгаатай байгааз
Энэ үүднээс болж дандаа зүүн талд ачаал үүсдэг байхгүй. Энэ бол яг зүгээр биологийн хувьд бол хүн 4 хөлнөөс 2 хөл дээр босны төлөөсөл гэж хамгаах ухаанд ёгтолж хэлдэг л дээ. Яг энэтэй холбоотой хөлний венээс удаж яригдана, шамбрам гэдэг өвчин яригдана, эмэгтэйчүүдийн арц хөндийн вений өргөсөлдөх өвчин яригдана гэх мэт яригддаг. Ер нь венийхээ хувьд бол ийм механизмаар үүсэж байгаа өвчин юм байна. Энийг мэдцэл аргаар хэмжлэн. Яг эмийн эмчилгээ гэж байдаг. Гэхдээ эмийн эмчилгээ зөв бид нар дээр ирж хандж байгаа хүмүүс ихэнхдээ үе шатын хувьд дандаа мэдцлийн заалтанд орцсон хүмүүс ирдэг. Эмийн эмчилгээ байна тийм. Эмийн эмчилгээ хийгээд үр дүн хөргө болцсон үедээ ирдэг. Яг эмийн эмчилгээ бас яг толгойд оруулан үйлчлэх үгүй юу гэдэг асуудлаас маргаантай л дээ. Тэгэхээр мэдцлийн аргаар бол энэ бол бүрэн эмчилгээгдэнэ. Тэр нь яад юм гэхэлэр саяны дээр ажиллахгүй бод энэ судалж чинь нэгэд ингээ өргөсчгөөрөө ажиллахгүй болчихж байгаа. Энэ ажиллахгүй болчихж байгаа судсыг л хаах хэрэгтэй бол. Одоо сая би бөөрийн вен рүү нийлнэ гэдээ ярьж штэ. Тэгэхээр бөөр бол маш их цусаа онгоцтой эрэхт ингээ би түрүү ярьсан. Тэгэхээр тэр их цус бөөр рүү орсон бол эргээд гарнаа да. Эргээд гарахаараа энэ одоо хүний эрхээ уруу шиг юм бүдүүн венээс судсаар буцаж цус урсдаг. Тэгэхээр тэн дотор бол маш их цус урсж байна гэсэн. Тэгэхээр тэр венээс судсруу доороос төмсгний венэж нийлэхээр нөгөө судас маань өргөсчөнгөө бөөрнөөс буцаж байгаа цусны урсгал тэрлэн нэмж ороод. Ингээд юу доороос урсганд байтгаа бүр дээрээсээ цус хангамж авдаг юм. Ингэснээр улам нөгөө доотлолт ачаал нэмэгдээд хэлгэдэд ирдэг юм өвчин л та. Тэгэхээр энэ цусны урсгалыг хааж өгөхгүй бол тэр процесс улам дамжиж нэрвэгдэх гэдэг. Энэ хаалгыг нь одоо урлагийн эмчнэр хийдэг байхгүй. Тэр нөгөө одоо дурангаар ач нээлттэй аргач тэр цусны урсгалыг хаачдаг. Тэр төмсөг орчинд л угаасаа венийн дандаа сүлжээ гэдэг юм. Гэрээ хан шиг юм сүлжээсэн. Тэгэхээр энэ ерөнхий урсгалыг хаасч тэр сүлжээгээрээ бусад венийн тогтолцоор угаа ингээд цусаа цусны урсгал нь шийдэгдчихдэг юм. Тэгэхээр энийг ингэж хаахгүй бол одоо өргөдөл дээр нь төмсгний жижигэрэл бүр дамжирал зойрон тохиолдолд төмсгний хортой авдарч үүсдэг юм авч л. Тэгэхээр одоо жишээлбэл тэр дээшээ явж байгаа тэр зүүн талын вений судсыг хаачаар төмсгийг ерөөхдөө хамгаалах байдлаар төрүүлээд хааж ин гэсэн үг шүү дээ. За тэгж ойлгож байна. Эсвэл төмсөг тэр хаасантай холбоотой ахад үйл ажиллагааны доголдолоор өнгөсөн юм байх. Баг зэрэг үсч болно. Тэр ингээд төмсөг усчих юм гэж нэрлэдэг. Энэ л яг энэ саяны цусны урсгалыг хаасантай холбоотой төр зур үүсдэг. Төр зурын тийм паникнд орох гэх юм уу цусны урсгал зүйн энээс үүдэж төмсгөнд ус үүсдэг юм гэж нэг төмсгөний усжилт гэж нэрлэдэг. Энэ бол яг энэ төрлийн өвчний учраас саяны хаалганд орсон хүмүүсийн 30-оос ч юм хувьд тохиолдно гэсэн онгоохных нь онол нь өөрөө тийм. Энэ бол хүндрэл биш байна шүү дээ. Зөв энэ өвчний үед байж болдог нэг нөхцөл байдал. Энийг дараа нь дахиад өөр мэдцэлээр шийдчихдэг. Тэгээ энэ бол усчлалтын хувьд бол бас нэг хөнөөлөл харцсан байгаа юм. За тэгэхээр хоёр төмсөг байж байгаа. Зүүн талын төмсөг ерөнхийдөө эрсдлээ бодоод ажиллагаагүй боллоо гэхээр баруун талын төмсөг ерөнхийдөө үр тогтооход оролцоод явах нь шүү дээ тий. Оролцсон. Тэгэхдээ хувь нь буурах. Шууд 50% буурна л гэсэн. Хүүхдээ болох боломж байхад нь 50% буурна. За одоо зүүн төмсөг бүр огт 0 чих юм бол энэ хоёр маань нийлээд хүн 100% үр тогтоох чадвартай бол зүүн төмсөг байхгүй болсноор 50% буурна л гэсэн. Зөв. За тэгэхээр та энэ дээр нэг шалтгаан ялангуяа би одоо төрийн засгаа дээр бас хараад байхад цэргүүд дээр бас их тохиолддог л та. Тэгэхээр энэ одоо нэг эрэгтэйчүүд чинь биенийхээ нэг төмсгийг бацдаг ч юм уу, өшгөлдөг ч юм уу нэг тодорхой хэмжээний гэмтлүүд бас тэн дээр үүсэх гээд байна да тий. Гэхдээ яг энэ гэмтэлтэй холбоотой ч шууд хэлж болохгүй. Энэ нөгөө сайн би хэлсэн шүү дээ нөгөө венийн судасны өвчин. Тэгээ нөгөө хүндийн жинтэй холбоотой доошоо газрын татах хүч мөч доод хэсэгтэй энэ төрөл ярив шүү дээ. Тэгэхээр энд яг физик хүч үйлчилж болох уу гэдэг асуудал яригдж байгаа байхгүй. Энд чинь нэгэн тал хүндийн хүчний нөлөөгөө тэр доор ачаал авч байгаа юм бол судас нь эрүүл байсан ч гэсэн банк хэвлийн зүгээс хүчтэй даралдаг эсвэл их гүйж харах дэх хүчтэй. Энэ нь нөгөө нэг угаасаа доороос дээш чиглэлтэй цусны урсгалд физикийн хүчээр эсрэг хүч үйлчилж болох уу гэдэг. Энэтэй л холбоотой яригдж байгаа. Тэгэхээр нөгөө зэргийн албан хаагчид банк гүйдэг, биеийн хүчний бэлтгэл хийдэг, хөл тавьж алхдаг. Энэ нөгөө нэг үргэлж юм. Одоо саяны цусны урсгалын эсрэг чиглэлд хүч үйлчлээд байгаа.
Тэр хунханд дэх судсан дээр ачаал өгсөнтэй холбоотой цэргүүдэд нийтлэг үүсэж байгаа. Ер нь энэ өвчин өөрөө ихэнхдээ л нэг 16-аас 21 насны хооронд түгээмэл онцлогддог. Яг л энэ хооронд хүмүүс цэрэгт явдаг. Тэгээд цэргийн алба хааж байгаа үед тэнд бүрэн хяналтанд байдаг. Эрүүл мэндийн хувьд ч тэр, эрх зүйн байдлын хувьд ч тэр тэ. Тэр хяналтанд байх үед онцлогдох нь илбэг байдаг байхгүй. Тэрнээс цэрэгт яваагүй хүмүүс нөгөө дэрийг мэдхгүйгээс онцлогдохгүй байх тухай асуудал яригдаж байна гэсэн. Тэгэхээр зэргүүдэд илүү байгаа юм шиг харагдаад байна. Тэрс ер нь бол яг цэрэгт очингууд л энэ өвчтөй болдог гэж ойлгож болохгүй. Анатомийн онцлог нь цэргийн албыг хаагч болсноор үйл ажиллагаатай холбоотой одоо нөгөө илүү шинж тэмдэг нь тод илэрч байгаа юм гэсэн үг. Тэгэхээр яг эрэгтэй хүн болгон цэрэгтэй тийм болно гэсэн үг биш байна тийм. Тухайн хүний өөрийнх нь бие физиологи нь тодорхой хэмжээний хүчин зүйл орж ирсэнд холбоотой яг одоо үүсгэд бий бол ойрхон байсан байл гэж ойлгож байна. Яг зөв. Венийн судасны онцлог гэж байдаг. Ийм венийн судасны тархамал одоо ерөөсөн венийн судасны системийн дутмагшилтай хүмүүс гэж байдаг. Ерөөсөн төрөлхийн венийн судасны тэр хавхлагын дутагдaltaй хөгжлийн амархан тэлэгддэг хийдэг уян зөөлөн бүтцтэй. Одоо нөгөө хүний өндөр нам дарган дурхал гэдэг шиг венийн судасны тийм онцлог ийм дутмагшилтай хүмүүс гэж байдаг. Тийм хүмүүст илүү нийтлэгдэх болдог юм шүү дээ. Та тэгээ бас сая дурдж яхад эмэгтэй хүмүүс дээр бас хаарцгийн хүндий вений дутмагшил гэдэг зүйл үүсдэг гэж ярьсан. Тэгэхээр энэ эмэгтэй хүн дээр ч гэсэн энэ варикоцел гэдэг энэ өвчин байж таарах гэдэг тийм бага. Энэ айгу чухал асуудал. Одоо энэ эмэгтэйчүүдэд тохиолддог одоо эмэгтэй хүний варикоцел гэдэг нэрлэж яг бүдүүлгэл ярьж байна л та. Анаах нь энэ тэмээн pelvic congestion syndrome буюу арцгийн хөндийн одоо вений өргөсөлт түүний үр дагавраас үүдсэн хам шинж гэсэн утгатай юм өвчин л дөө. Энэ одоо яг л түрүүний миний яриад байгаа энэ механизмтай л адилхан. Эрэгтэй хүнд төмсгний судас өргөсчихсэн бол эмэгтэй хүнд өндгөвчний судас өргөсдөг. За эмэгтэй хүнд бол нөгөө төрөлттэй холбоотой нэг яригдана. Нөгөө жирэмслэлт төрөлт гэдэг бол арцгийн хүндэд маш их даралт өгдөг. Тэгээ энээс үүдэж угийн одоо яг тийм нөхцөлийг хүлээж исэн бүтцэн энэ дээр үүсч нэ бий болдог. Энэ айгүй их байдаг. Шинж тэмдгийн хувьд янз янз байна. Нийтлэгээрээ бол хөвлөгээр дуншиж өгдөг. Тийм зүүн талдаа яригдах учраас мөн ялгаа авахгүй зүүн талдаа. Яг түрүүнийхтэй адилхан бөөрийн вентэй очил ингээ перпендикуляр нийлдэг вений судас. Тэгэхээр зүүн талдаа илүү төлхөө үүснэ. Эрэгтэй эмэгтэй ялгаа авахгүй. Жинсэн хүнэл бүтсэн юм чинь. Тэгэхээр яг хөвлийн зүүн талаар битүү туншсан хөвдөлт давсгруу чиглэж болно. Арагшаа нуруу руу дамжиж болно. Аюулгаа дээшээ дамжиж болно. Хөвдөлтийн шинж чанар бол. Хөвдөлтөд нэг тийм хүчтэй биш байдгаараа онцлогтой. Гэхдээ байнгын сайн анзаарах юм бол их ачааллын дараа, дасгалын дараа, гэр орны ажил шашаа хуугах, тунгацсны дараа, их явган явсны дараа, эсвэл их тийм ачааллтай ажил хийдэг хүн ядарсан үед гэртээ ирээд яг амраад суухаар мэдэгдэн ч гэдэг юм уу. Тэгээ тэр нөгөө нэг юм босоо байрлалд доошоо үүсэж байгаа өвчин юм болохоор унтаад сэрхээр зөөр нь багасчдаг. Босоод өдрийн зайр яваад орой ирэхээр мэдэгдэн ч гэдэг юм ийм хэдэд онцлог шинжүүдэд. Онцлогооны хувьд л ер нь онцлоход бас жоохон төвхтэй. Одоо түрүүний чулуун молоо шиг амархан эхоогоор онцлждаг. Энэ бол бараг л томографаар онцлждаг гэж хэлэхэд болно доо. Ихэнхдээ одоо бол компьютер томографи хийлгсэн хүмүүст л их онцлогдож байна. Тэгээ ингээд хөвлийн өвдөлт их учир нь олдохгүй явсаар томографи хийлгээд тэгээд онцлогдох нь хэлбэг. Энэ өвчин ер нь нэг үе их яригдчихгүй байсан нь одоо онцлогоо илрүүлэлт бага байсантай холбоотой, энэ төлөв ойлголт нэмгэн байсантай холбоотой. Одоо бол нэлээд их болж байна. Энэ бас л мэсцлээр эмчлэх хэрэгтэй өвчин. Эмэгтэй хүмүүс төр энэ бол нэг үсгээр нэлээд юм давшингу хурц хүнд хэлбэрээр явагдчих гээд байдаг. Тэгэхээр энэ судас их хэмжээгээр өргөснөөс болоод тэн доторх цусны урсгал бүрэн зогсоод тэгээ бүлэгнэх тухай асуудал яригдана. Бүлэгнэхээр судсан доторх бүлэн гэхээр хүмүүс ойлгож штэ нөж үсчихдээ. Тэр нь ямар нэгэн механик хүчний нөлөөгөөр одоо бүдэрч очих, альтарч унах, хүн амтан зохиолох, шин дэргэнд мөргүүлэх. Одоо хөдөө өдөг хүмүүс бол одоо мал төшөглүүлэх те. Ийм нөхцлүүдэд нөгөө бүлэн тасраад тэгээ том судсан дотор шөлөөтэй орсож явж байгаа жижиг ирэмбийн судсанд очихоор бөглждөг.
Тэгээ энийг одоо хүмүүс монголчууд калапн хаагч гэж яриад. Энэ нөгөө цусны урсгалыг саатуулж байгаа бүлэн очил цусны урсгалыг нам хаачих чинь гэсэн үг шүү дээ. Энэ нь ялангуяа зүрх уушхны судсан дээр очихоор амин талтай болдог. Ийм хүндрэл гаргаж болдог. Аюул нь юм. За дээр нь нөгөө энийг мэдхгүй байж хата жирэмслэх асуудал их яригдана. Угийн ийм өвчин өөрт нь үүсцэн байхад жирэмсэн болонгууд арцгийн хүн дээр шууд их ачаал эсэргүүцэл өгөнгүүд тэр нь цусны урсгал шууд зогсчихдаг. Тэгээд энэ өвчин хүндэрдэг жирэмсэн хүн шат. Тэгээ яг төрөх үед төрсний дараа магадгүй жирэмсэн сүүл саруудад ийм хүндрэл гарах тохиолдол ихтэй. Зүгээр яг тархалтын хувьд бол одоо энэ цагаан арьснууд болон Латин Америкчууд ийм нөгөө юм биеийн конституцийн хувьд ийм илүү лагс биетэй ийм хүмүүст түгээмэл тохиолддог гэж үздэг тархалтын хувьд. Одоо тэр нэг хаваа арал марлын иргэдийн нэг том биетэй бур арьстай хүмүүс үү тэднэрт энэ төр үсэх нь их хинтэр гэсэн тийм судалгаа байдаг. Монголчуудын дунд бас их шүү. Ер нь тийм ховор биш. Ер нь нэлээд тохиолддог. Тэгэхээр энийг яадаг вэ гэвэл мөн л энэ судсыг л тасалж авснаар одоо энэ асуудал шийдэгддэг. Эрэгтэй хүнтэйгээ адилхан. Тэгэхээр нөө эрэгтэй хүний төмсөг усчих гэдэг асуудлыг өгж байгаа эмэгтэй хүний тийм үсгүй. өндөвчөнд бол ялгаа нь бол тийм үсдэггүй. Эмэгтэй хүний умаа өөрөө бүр төмсгнээс хэд дахин илүү цусан хангамжтай. Онцлогтой. Тэндээсээ цусан хангамжтай. Тийм учраас яг тэр хэмжээгээрээ тэр умаа дайвар орчмын венийн судасны тэр зангилаас сүлжээ бол супер. Тэгэхээр тэрний боосноор тэнд ямар ч цусан хангамж асуудал байхгүй, сурсгалаас үлээсгүй. Харин ч дотор нь саатаж бүлгэнэх аюул нь багаснаа гэсэн. Энэ бол одоо ер нь бол нэг юм учир нь олдохгүй хэвлэгээр нь өвддөг эмэгтэйчүүд энийг байж магадгүй шалгуулад үзэхэд ерөөсөө буруудахгүй. Тэг биш үү сайн л тийм. Мөн байвал үе шатаа тодорхойлолдод ер нь шийдвэрлэх хэрэг. Үзүүлэхдээ ер нь бол эмэгтэй эрэгтэй ялгаагүй ер нь томографаар үзэж гин үү? Эсвэл эрэгтэйчүүдийн хуухнагны юу бол ил учраас үзэхэд хэлбархан шүү дээ. Гаднаас нь шууд тэмдэглэл үзэж чинь өөрсдөө ихэн тэгж зовоорлол эмэгтэйрдэг. Эмэгтэй хүний өндөвчийг дааждаг гэж барьж болохгүй юм да. Тэгэхээр далд цаанд байгаа учраас тэр байтугай эхоогоор ч харахад гэсэн. Их хүндэрсэн үедээ л эхоод харагдана. Тэрнээс их хүндрээгүй үедээ эхоогоор юу харагдахгүй заавал томограф харагддаг юм шүү дээ. Тэгэхээр ялангуяа энийг бол эмэгтэй хүмүүс бол бас анхааруулжтай байна. Ялангуяа хоёроос дээш удаа төрсэн эмэгтэйчүүд бол тэгэхээр яг энэ жишээлбэл одоо та сонгогдсон эмнэлэгт ажиллаж байгаа. За одоо таны хувьд эрэгтэй эмэгтэй варикоцел хоёулаа онцлогдоод аль одоо хүүс нь хамаагүйгээр энэ хагалгаанд бол урологийн эмчтэр л орох боломжтой юу? Боломжтой. Манайд нь хийгддэг. За тэгэхээр хэвлийн ялангуяа эмэгтэй хүмүүс чинь жирэмсэн болдог учраас жирэмснийг яг зөв. Одоо таслан зогсоох гэдэг чинь өөр их хүнд асуудал тийм ээ. Тэгэхээр мэдээж тэр чинь эмэгтэй хүний амь насыг аврах үүднээс тодорхой хэмжээний асуудал хүнд байх юм бол жирэмснийг таслах хүртэл арга хэмжээг авч байгаа. Тийм ч ерөөсөө эхийн эрүүл мэнд давхар хэрэгтэй. Тийм маш чухал дээр ярих хэрэгтэй учраас ялангуяа хол зайд төрж байгаа болон 30-аас дээш насны 35-аас дээш насны тэгээд жин ихтэй байдаг хүмүүс жирэмсэлж байгаа нөхцөлд энэ судсыг заавал шалгах ёстой. Тэгэхгүй бол гинт тэлт явагдсан үед энэ онцлогдоход сүүлд нь шийдэл маш хэцүү болдог. Яах вэ? Судсан амжилж ихээ аврах уу, ургийг бодох уу ч гэдэг юм. Мэдээж жирэмсэн ихэд хоолгайн гэдэг бол маш өндөр эрсдлийг дагуулна урагт. Тийм учраас энийг анхаарах хэрэгтэй. Гэр бүл төлөвлөлтөнд бол заавал бодож явах хэрэгтэй асуудал нэг байхгүй. Тэр нөө жирэмсэн болохоос өмнө 3 сарын өмнөөс ядаж л одоо бие бэлтээ үзүүлэхэд бас яг энэ үзүүлэх боломжтой байна шүү дээ. Ер нь нэг ялангуяа төрний хэлсэн тийм шинж тэмдэг байдаг бол шалгачихвал хэвээр. Тийм зовөр хэрвээ байх юм бол бас урологийн эмчтэр очиод зовөр шалгаагаа хийлээд цаашаа онцлуулах юм бол бас мэдэх боломжтой. Хэрвээ яг энэ өвчин биш байх юм бол бас азны л хэрэг болж байгаа юм шүү дээ. Азны ч ямар ч байсан саяны ярьсан эрсдэл учрахгүй яригдахгүй нэ. Тэр нөгөө бүлэнт эрсдэл яригдахгүй. Тэр өвдөлт нөр юм байж болно л да. Тэрийг олох хэрэгтэй л байна. Ялгаа онцлогууднаас тодорхой хэмжээнд аюултай биш аюултай гэж бодсон зүйлүүдийг эхлээд үзүүлчих юм бол амарлах тий. За бүрний уйлынхааг би бас асуух гэдэг л да. Яг манай аавын хувьд ч гэсэн яг та санаж саяхан бүрний хангалтанд орсон шүү дээ. Тэгээд бүрний уйлынхаа тэ явж байгаа тэр нь одоо их том байж байгаад тэгээд
одоо тань дээр би онцлогоо шинжилгээ одоо тэр томографийн хариуг авчиж очоод тэр нь бөөрийн хавдар гэж одоо сонсогдсон. Одоо манай амын хувьд ч гэсэн өөрөө нь бөөрийн уйлахатай гэсэн ер нь үзүүлэхээр л уйлахатай гэж хүмүүс ярьдаг штэ. Энэ бол надад нэг асуудал биш баг. Би одоо зүрхээ үзүүлвэл надад дээр хаа гэсэн зүйл хэлээд та надад ирэхэд эрсдэлтэй шүү гэдэг зүйлийг зөвлөөд тэгээд би ирэхэд ингэж ятгаж авчиж нэг одоо тэр бөөрийн хавдар гэдэг зүйлийг бас ингэж үзүүлж танд хагалгаанд оруулсан л да. Тэгэхээр та бөөрийн уйлахаа гэдэг зүйлийг ер нь бид нэр сонсоод за уйлахаатай мэн ингээл нэг тоохгүй явах хэвээр мó ер нь яаж одоо сэргийлэх хэвээр. Энэ бас хавдар руу шилжих аюултай юм биш үү тий. Бөөрийн уйлах ер нь альва уйлахаа гэдэг өвчин гэхээр хүмүүсийн мэддгээр нэг юм нэмгэн хальсан дотор шингэн агуулгадж байгаа юм бүтц төсөөлөгддөг баг та. Мөн л дөө. Одоо аль ч ирэхтэн дээр тохиолддог нэмгэг. За шалтгаан нөхцөлийн хувьд л одоо яг энэ төр гэж хэлэхэд хэцүү. За ер нь бол одоо явж сүүлийн судалгаануудыг хараад байхад генийн өгөгдөл болж таарад байна. Энэ хүнд уйлахаа өсөх генийн өгөгдөлтэй гэсэн үг. За тэгэхээр түүнээс биш яг эннээс болж уйлахаа үүснэ гэдэг юм байдаг бах. Одоо жишээ нь тамхи татснаар уушгины хавдар мөдргөл ярьдаг шүү дээ. Одоо дурсганы хавдар гэл тэрэн шиг ингэх юм бол та уйлахаатай болно шүү гэх тийм юм бол ер нь бол ангахын тийм судалгаа хийгдсэн юм байхгүй. Тэгэхээр ерөөсөө л төрөлхийн өгөгдлийн өвчин болж дараад байгаа. Хүнд хэлбэрийн олон уйлах аж ахуй өвчин ингээ бөөрөн дээр байдаг. Polycystic kidney гэж нэрлэдэг. Энэ бол одоо их хүнд хэлбэрийн өвчин. За энэ бол би энийг энд ярихгүй. Энэ бол тусдаа өвчин. Нефрологийн эмчнэр ярьдаг асуудал. Нефролог буюу бөөр судлаач дотор эмчнэр. Саяны та бүхэн донд яригдж байгаа бөөрийн уйлахаа гэдэг бол бөөрөнд уйлахаа одоо бий болж байгаа өвчин баггүй. Энэ болохоор олон уйлахаа гэдэгс араа өөр. Одоо нэг ширхэг том жижигч байж болдог. Бөөрийн уйлахаа ерөөхдөө нэг одоо энгийн бүдүүлгээр ярихад энгийн хүмүүс ойлгомжтойгоор хэлэхэд ер нь хортой оргоо хоёрын зэдэг гэл ойлголч. Гэхдээ хоргоо ууж байгаад хортой болж болдог. Хамгийн аюултай нь. Тэр хүмүүсийн дунд хамгийн нийтлэг байдаг нь хоргоо хэлбэрийн бөөрийн уйлахаа. Тэгэхээр энийг ер нь хянж авах хэрэгтэй л гэсэн үг. За ер нь түрүүний би ярьжсэн ш нөгөө одоо энэ манай мэрэгжлийн салбар зөвлөлүүд олон улсын нийгэмлэгүүд зөвлөмж гаргадаг, гайдлайн гаргадаг. Тэгээ энэ дээр бол яг бөөрийн уйлахаа ерөөдөө нэг 3.5-аас 4 см-аар хязгаарын одоо босхын бариараа гэдэг юм зөвлөмж байдаг. Дан энгийн аюулгүй уйлахыг. За хэрвээ 3.5-аас 4 см түүнээс том болоод ирвэл өвчтний өөрийн зовиртой байдал болон хор хөнөөл босод шин тэмдгийг харгалзан мэсцлийн залтыг үүсгэнэ гэсэн юм байна. Тэгэхээр бас уйлахатай болгоныг барьж аваад аваад байх гэсэн үг биш байна шүү дээ. Ер нь шалгаж явахгүй бол хортой хэлбэрлүүгээ эргэчих юм бол их эвгүй хавдар үүсдэг. Прогнозын хувьд их онцгүй хортой хавдар үүсдэг. Тэгэхээр тэрнийг илтгэдэг хэд хэдэн шинжүүд гэж байдаг. Тэр нь гэхдээ бид нарт хамаатай шинжүүд. Бид нар ялгаж харах хэрэгтэй шинж. Энгийн иргэдэд бол мэддэг. Өөрсдөд нэмж мэддэг байна шүү дээ. Шин сэмдэг бараг байхгүй. Тэгэхээр ерөөс эмнэлэгт ханднаа л гэсэн. За түр их том хэмжээний уйлахаа мэдээж бөөрийнхөө эдэд шууд даралт учруулах үүднээс өвдөх, зовирлох, даралт ихсгч гэдэг юм уу шинж тэмдэг илэрч болно. Гэхдээ ховор тохиолдолд ихэнхдээ бас санамсаргүй байдлаар уншлагддаг. За тэгэхээр олон жил уйлахаагаа хянуулаад явж байгаа хүмүүс байдаг те. Энэ 20 жил болж байгаа, 30 жил болж байгаа. Ер нь альва хортой хавдар үүсэх үүсэл зүй нь хүний маргалын хилэгдэлтэй шууд хамааралтай. Буюу насжилттай шууд хамааралтай л гэсэн үг. Хэдий ч нэл нас өндөр болон төдий ч нэ бийд байгаа одоо тийм сэжиг бүхий өөрчлөлтүүдтэй эсгүүд нь хавдар болох эрсдэл шууд яригдана. Одоо энэний өмнөх толгойн хэмжээнд дээр ч яригдж байгаа хэвээр нас тамаатлаг. Тэгэхээр бөөрийн уйлахын хувьд ер нь хянж явахгүй бол 20 жил аюулгүй байсан уйлах 21 дахь жил дээр хавдар болж болно л гэх гээд байгаа. Тийм учраас ер нь хянж явах хэрэгтэй. Таашгүй юм байна шүү дээ. Таашгүй. Хянж явах хэрэгтэй. Хянаад үзэхэд бид нэр за яг үнэхээр одоо мэрэгчлийн эмчнэр нь үзээд за яг та хянаа явьчих болно гэвэл хянаа явьчих болно. Хэрвээ бид нар нөгөө нэг яриад байгаа шинжээ олж тогтоогоо за энэ ер нь л нэг таалагдахгүй шүү. Эдийн хувьд нэг юм тий эрсдэлтэй харагдаад байна. Энийг ажиглах дэмий баха. Та ер нь хаалганд ороод гэвэл одоо тэгэл орсон дээр байгаа нь шүү. Тэгэхгүй бол нөх маань хийвгүй хавдар тохиолддог. Тэгээ бөөрийн хавдрууданд олон төрлийн хавдар байдгийн бас нэлээд тийм таагүй прогноз муутай хавдруудын нэг нь бол уйлахат хэлбэрийн
цистик төмөр гэж нэрлэдэг энэ төрлийн хавдар байхгүй. Тэгээд ихэнхдээ бөөртэй хамт авах асуудал яригдах гэдэг. Уул нь л яг манай бид нар одоо сонгоны эмнэлэгт манай баг аль болох бид нар бөөрийг тайрч авах, хавдартай хэсгийг нэмэг хэсгийг нь тайрч авах албаг төлхөө хийхийг эрмэлзэж байна. Хүний эрхтний хадгалах гэдэг бас энэ асуудал яг ер нь одоо сонгогдож байгаа хөтэй зүгээр ер нь ангаахан өөрөө хүний эрхтний хадгал гэдэг юм их ер нь бүхэл эмнэлгүүд гэж байгаа. Тэгээ бид нар тийм болохоор боржлог бол одоо хавдартай бөөр энэ төр аншлах юм бол хавдрыг нь тайрч авах боломж байна уу гэдгийг л ерэн хайдаг. Боломжтой л тайрал авчдаг. Харин цистик төмрийн хувьд бол одоо юм ойлгохын хэлбэрийн хавдрын хувьд бол дийлэнхтэй бөөрийг цуг авахаар шийдэгдчих гээд байдаг. Тэгэхээр хэрвээ одоо тайрагдж авсан тохиолдлууд байх юм бол бас азтай бас ч гэж учиртай байсан гэж ойлгож байна. Гэхдээ энэ нь эргээд дахихгүй гэсэн баталгаа биш юм шүү. Хинаал явах юм. Маш сайн хинж байгаа хэрэгтэй. Хэрвээ жоохон тахилтын шинж харагдах юм бол тэгэл бүр энэ авчлаа авах гэсэн. Боломж байвал бид нар хүний эрхтний хадгалах хэрэгтэй. Нийгэмд зарч байна. За тухайлбал тухайн хүмүүс маань одоо өөрөө нэг бүр ахуулчлаа. За тэгээ нөгөө бүр одоо хадгалж үлдлээ гэж бодоход тухайн хүний одоо цаашдаа амьдрах ч юм уу эрүүл мэнд нөгөө одоо бүр чинь хэвийн үйл ажиллагаа явуулахад ер нь ямар эрүүл бүр гавштай тэгэл яваад л. Яг мэдээж нөгөө дахиад л тухайн хүний амьдралын хэв маяг орт зуршил машил одоо энэ дээрний хэрэглээ өөр босод хавсарсан эрхтэн системийн эмгэг өвчнүүд төр их юм хамаарна л та. Мэдээж хоёр байсан эрхтэн нэг болчоор яаж сайн байх вэ? Нэг үлдсэн бүрэ хайрлж л явах хэрэгтэй. Хэрвээ тэн дээр дахин янз янзын өвчин эмгэгүүд үсээд байвал тэгэл тэр хүний цаашдын урт удаан амьдралд хөнөөлтөл байдал үүсэл гэсэн үг л дээ. Энэ л ойлгомжтой зүйл тий. За тэгэхээр одоо хүмүүс бас нэг юм ойлголттой байна л та. Зүгээр байж байгаа чүн их шээгээд ирэхээр бүр ерөнхийдөө жоохон асуудалтай болж эхэлж байна гэж ойлгоод байгаа. Энэ тал дээр та яг юу гэж хэлэх вэ? За энэ нь л яг бас нэлээ олон юмнаас татаж олон юмыг бодож болох өвчин л дээ. Одоо энэ дээр л яг жишээ нь яг эмч нарын гол асуудал нь энэ юм байгаа юм. Одоо хүмүүсийн эмчэд ханд гэдэг байгаа нь ерөөсөө энэ энийг чинь ялгаж өгөх гэж эмч нар байдаг гэсэн үг. Тэгэхээр их олон шалтгаан байж болно. Зөвхөн хамгийн нийтлэг хоёр шалтгаан хэлэхэд нэг бөөрийн одоо түрүүнээс хойш миний яриад одоо дөрөнд донд явсаад байгаа. Бөөр өөрийн зохистой найрлага бүхий шээсийг ялгаж авах үүрэгтэй гэдээ яриад шүү дээ. Цусны урсгалаас. Тэрэн дотор тэгэхээр бөөрийн дотор нэг юм чип шиг юм байгаад байна да. Найрлагыг нь яг бөөрийн дотор чип шиг гэж ярьж байгаа нь би зөвхөн хүмүүст ойлгуулах гал. Тэр л зүгээр яг нөгөө найрлага хүний биеийн буфер систем гэл олон юм болж байна. Тэгэхээр тэр систем байгаа учраас бөөрөнд өөрт нь ингээд нэг юм зөв шээсний найрлагыг барих, шээснийг өтгөрүүлэх, шингэрүүлгийг тохируулах гэдэг нэг юм процесс явагдаад байна. Энэний алдагдaltaй хүмүүс гэж байдаг. Энэний алдагдaltaй хүмүүст бас ингээд дахин шээгээд одоо нэг их шингэн ууж идснээс юм хамааралгүй зүгээр хэвийн өсөж байгаа шээсийгээ дахин ингээд гаргах юм асуудал байна. Нөгөөх нь нэгэнт үүсээд гарч ирээд бөөрнөөсөө нөгөө шээлгүүрөөрөө дамжуулаад давсганд ороод ирсэн шээсийг хэрхэн гадагшлуулах вэ гэдэг асуудал чинь тусдаа асуудалгүй. Энэ шээсийг гадагшлуулах гэдэг бай хүний шээхүй гэдэг энэ нэг одоо физиологи шүү дээ. Энэ чинь мундаг юм баахгүй. Хүн яг одоо шээс хөрөнгөт очивол өө за шээнэ гэдэг чинь ямар сайхан зүйл вэ гэж нэг хүн хэлсэн байдаг. Энд чинь нэр айгуу чухал байхгүй. Хүн яг шээс хөрөхөд очивол шээяг шээж чадна гэдэг чинь нөр гайхамшигтай процесс байхгүй. Тэгэхээр энэ алдагдана гэдэг бол хүний ерөөсөө стамптын болгодог. Хэцүү. Шүн олон босгоос эсвэл байн ойлгоогүй жорлонгоос хамааралтай юм гэдэг. Нойргүйдэлд орчин давхар гайхамшигтай тий. Тэгэхээр яг тэр ялангуяа одоо нөгөө эрэгтэйчүүдэд нас агсан эрэгтэйчүүд нөгөө төрөө булчирхаа хүмүүд трагедиэнд юм яригдж байгаа тест. Тэр мөрөнтэй холбоотой. Тэгэхээр шин олон шин гэдэг процесс бол олон өвчнөд яригдж болно. Ганцхан одоо тэр энэ гхийн арга байхгүй. Зөв хамгийн нийтлэг байдаг саяны хоёр. Дэрэн дондоо бүр их байдаг нь эрэгтэйчүүдэд төрөө булчирхаа. За яг ховор төрлийн бас давсхны бие даасан эмгэгүүд байдаг. Мэдрэлтийн гаралтай давсхны агшлгууд мэдрэлийн гаралтай давсхны эмгэгүүд нейрогеник плазма гэдэгс нэрлэдэг тийм бий. Олон юм бэл тэ.
За одоо ээж аав нар ерөөдөө бидний одоо хүүхэд байгаас эхлээл одоо доороосоо дулаан яваа гэж байнга захиад байдаг шүү дээ. Тэгэхээр бид нэр хүүхэд байхдаа энийг одоо нэг тоохгүй би одоо оюутан байхдаа ч юм уу хавар намар ч юм уу одоо яг одоо харагдахтаа оюутан залуучууд манаас их тийм байдаг л да. Одоо хавар намартай их даарад байдаг те. Ганган хүүхэн хавар намар гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр хавар намар бид нар шилб бэлхүүсээрээ ялангуяа бүүршээс дамжуулах замын энэ хэсгүүдээр ингээд даарад яваад байх нь одоо бөөрийн талаасаа ямар нэгэн сөрөг нөлөөлөл тэр байдгийн бол энийг бас олон ээж аав өвөө эмээнэр сонсох юм бол нөгөө нэг залуучууд хүүхдүүдтэй хэлэх байх л та. Тэгээ ер нь даарах гэдэг процессыг өөрөө яг юу вэ гэдэг юм бас ярих хэрэгтэй болох байх. Даарна гэдэг бол ер нь шууд утгаараа их тийм муу зүйл процесс. Ихэнхдээ. Зүгээр яг даарах нь бас ач холбогдолтой байдаг юм ч бас бий л дээ. Ихэнхдээ даарснаас үүдэж хүний дархлаатай шууд хамааралтай. Ер нь даарахаар л хүний дархлаа аягүй их хомигддаг. Дарангуулагддаг гэж ойлгож байна. Тэгэхээр хүний бие өөрөө хэвийн одоо гормоор ажиллах температур нэг 37 гэж яриад байна шүү дээ. Ерөнхийдөө. Гэтэл даарна гэдэг маань хүний энэ процессыг л хасах хэмрүүлэлт төхөөлөд байна гэсэн үг шүү дээ. Орчны нөлөөгөөр эсвэл өвчний учраас ч юм уу. Ингэхээр хүний биед явагддаг хэвийн процессууд нь доголдож эхэлнэ л гэсэн үг. Энэ нь дархлааны системд аягүй их хамаатай байдгаа гэж одоо сүүлд аягүй их ярьдаг боллоо. Юуны дараа тий кодос шин дархлаа аягүй сайн судалгдлаа шүү дээ. Судлагдчих жоохон хүмүүсийн аягүй сайн танигдлаа. Өмнө энийг нэг сонирхдаг байсан бол одоо хүмүүс дархлаа аягүй сайн ойлгодог болсон. За тэгэхээр энэ дархлаа дархлааг сайжруулах, дархлаа муутгах гэдэг энэ ойлголт одоо ер нь аягүй том сэдв болоод шүү дээ. Одоо ингээд гадуур хүн та нар хүмүүс одоо иргэд харж байгаа бох энэ янз янзын подкастаар дархлааг сайжруулах юм бэлтгэл гэж байхгүй юм худлаа шүү. Дархлааг бол ингэж та эрүүл байснаар, унтаж амарснаар, дулаан байснаар гэж яриад байгаа. Тэгэхээр даарах гэдэг нь шууд энэтэй холбогдож байгаа юм. Даарснаар тухайн иддэх хэвийн явагдах температур бууруулахаар тэр хэсгийн цусан хангамж шууд багасна. Буюу судас нь агшснаар. Хүйтэнд ер нь бол аливаа юм физикийн хувьд шууд агших шинж чанартай, халуунд тэлэх шинж чанартай. Энэтэй л холбоотой. Тэгэхээр эдисийн хувьд ч судасны хувьд ч ингээ агшснаар тэр хэсэгдэх цусан хангамжийн асуудал ер нь жоохон муутгадаг гэсэн. Тэгэхээр цусан хангамж муутахаар тэнд очих судасаар дамжиж очих хэвээр зүйлс дутуу очно л гэсэн. Энэтэй холбоотойгоор тэнд явагдаж байгаа бодис солилцоо муу явагдана. Энэ нь гадаад орчны хүнд үүсэж байгаа сөрөг нөлөөлөлт таатай орчнод бий болж байгаа. Ялангуяа нэнгийн халдварт. Тэгэхээр энэс улбаатай өвчнүүд үүсэж байгаа. Тэгэхээр яг хуу шээсний зам яагаад бүр энэ даарахтай холбоотой төрөнд яригадаад идэм бэ гэхээр хүний шээсний зам, хол босруулах зам хоёр гадаад орчинтой хамгийн их харьцдаг, ил байдаг гэсэн үг. Жишээ нь одоо зүрх ч юм уу, элэг ч юм уу шууд гадаад орчинтой харьцдаггүй гэвэл үгүй шүү дээ. Гэтэл ходоод улаан хоолой хүний гидс бол ингээл амаар дамжил ер нь л ойрхон харьцаж байгаа. Тэрнтэй адилхан шээсний зам ер нь бас гадаад орчинтой харьцахтай амархан. Да ялангуяа эмэгтэйчүүд. Эрэгтэй хүний шээсний зүг бол давсгнаас шодооны үзэр хүртэл дунджаар 16-7 см хүртэлтэй. Нарийнхан зүг байна. Гэтэл эмэгтэй хүнийх давсгнаас шээсний зүгийн үзэр хүртэл 2-2.5 см. Тэгээ өргөн байдаг. Тэгэхээр шээсний зүгээр гаднаас ням бактери орох бүрэн боломжтой гэсэн. Тэгэхээр хүмүүс ингэж хандаад идэг л та. Ер нь нийтлэг анзаарэгддэг зүйл. Би ерөөсөө л миний дотоод орчим бол ер нь юм цэвэр ариун байх хэрэгтэй тийм. Гаднаас ямар нэгэн нянгийн алдар ах дургуй штэ хүмүүс бол та энэ бохор би энийг авчих юм бол өвчлөн гэл. Яг хүн өөрөө яг туйлын цэвэр юм үгүй байхгүй. Бид нар бол хэдэн тэрбум бактери агуулж байгаа юм бодвол зүгээр яг тэрний зохистой хэмжээ алдагдаад одоо нөгөө л сэдв рүү буцаад орж байна. Тэрний зохистой хэмжээ алдагдаад ирэхээр л хүнд өвчин үүсэж байгаа. Одоо энэ дээр нөгөө бактери он сүүлийн үед маш их гараад нэнгийн онолтой. Тэгэхээр яг эндээ холбоотой шээсний сүвээр угаасаа хүн байгаль дээр хүн гэдэг амьтан үүсэхтэй. Шээсний сүвээр гаднаас огт нян орохгүй зохион бүтээгдсэн үү гэвэл үгүй байхгүй. Зохион бүтээгдэх одоо бий болсон гэвэл үгүй. Нян орно. Амарчны орно, бүхэл нөхцөөр хүн нян орно. Тэр нянтай хүн яаж хэрхэн дасан зохицох вэ гэдгээс тэр хүний тэр бод галын байгальд хэрхэн амьдрах вэ гэдэг юм яригдана. Энэ л ерөөсөө одоо шинжлэх ухаанаар батлагдчихлаа шүү дээ. Одоо сүүлийн үед бүр батлагдчихна. Ковид ч ялгаа байхгүй.
Одоо бид ингээл зэрэгцээл амьдарч штэ. Яг л энтэй адилхан. Тэгэхээр шээсний сүгээр гаднаас нян орж байгаа энэ процессыг бид нар зогсоож чадахгүй. Гагцгүй дээр орж ирж байгаа нянг бид нар эсэргүүцээд буцаж гаргаад тэрэндээ өвчлөхгүй байх тухай асуудал яригдана гэсэн. Тэгэхээр хүн дархлаа дарангуулгадаад ирэнгүүт гаднаас сонсож байгаа тэр нян намайг өвтгөж чадаад байгаа юм. Бас өвчний гол учир нь энд л байна. Тэгэхээр шээсний зам давсаг тэгээд дээшээгээд бүүрлээ шууд харьцаж байгаа учраас илүүтэй нөгөө давсганд орж исэн нянгийн агуулмж ихсэнтэй холбоотой өвчин бөөрлөө нөлөөлөх нь арай хурдан байдаг. Ийм учраас хүмүүс доороос дарахаар бүр өвдлөө гэж яриад байдаг нь биентэй холбоотой л гэж хэлнэ. Гаднаас нян орж ирэх үндсэн зам нь бол шээсэн сүүл байх нь шүү дээ. Тэгэхээр дасгал хийхэд, явган алхахад, усанд ороход, бэлгийн харьцаанд ороход одоо ерөөсөн хүний хийдэг бүхэл өдөр тутмын энгийн үйл явдлын үед шээсэн сүүрөө нян ордог. Дамаа эмгтээчүүдэд заманд богинохон өргөн байдаг учраас илүү хурдан орох боломжтой. Хоёрдугаарт сарын тэмдэг эрдэгтэй холбоотойгоор нэг ариун цэврийн хэрэглэл за тэн дээр цус гараад цус шингээд тогтохоор цус бол одоо ням бактери хамгийн супер орчин үржихэд таатай. Тэгээд явган алхахад тэр хөдөлгөөний нөлөөгөөр тэнд байгаа хөлс бусад шингийн шүүрлийн холбоотой шээсэн сүүрүү байнга нян орох бүрэн боломжтой. Дээр нь өтрөөний амсарт ерөөсө 5 мм-ийн зайтай газар шээсэн сүү ил байж байдаг. Нэг бүрэн орох боломжтой. Тэрнээс орох, тэрийг хаах ямар ч боломж байхгүй. Ихэнхдээ шээсний замын нянгаас юу илэрдэг вэ гэхэлэр гидсний сайхан цэцэрлэг, гидсний нян бактериуд л илэрдэг. Нэгсэндээ баасанд байдаг нь л орчдөг байхгүй. Тэгэхээр хүний доод сүвнүүд ялангуяа эмэгтэй хүний 3 сүв биш анус буюу шулуун гидс хоол босралт замын төгсгөлийн сүв. Өтрөөний амсар буюу савны одоо гадаад орчинтой харьцаж байгаа төгсгөлийн амсар. Шээсний зам ингээд 3 сүв дараалал байж байгаа. Хоорондоо ойрхон зай. Тэгэхээр хүн хэдий бие засаад хичнээн өөрөө ярин цэврээс ахаад угааж асчаад ингэсэн ч гэлээ гэсэн тэр арцэг тэр хоцгоны амсар орчмын одоо салтай орчмын тэр арсыг ариун байлгах ямар ч боломжгүй байхгүй. Тэргээр битүү тэр нянгууд байгаа. Гацгүй тэрэндээ хүн өвчлөхгүй л байх хэвээр. Тэрнээд бол би өөрөө ирвэл дархлаа сайтай байх хэвээр. Хэрвээ би солрол эхлэх юм бол тэрүүгээр тэгэхээр түрүү хэлээд байгаа тэр дасгал хөдөлгөөн хийх бэлгийн харьцан энэ чинь тэнд байгаа арьсан дээрх гадаргуугийн нянг тухайн нөгөө одоо бэлгийн харьцан дээр ярихад тийм одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүний нянг холилтаад ч юм уу ингээд шээсэн зүрөө орох нь шүү дээ. Энэ бол ерөөсөө одоо ийм аргаар бэлгийн харьцаанд ордог бүх амьд биетэд хамаатай ойлголт. Бүтэн рүү н орж байгаа. Тэгээд эн чинь бол угаасаа хүн одоо биологийн процесс шүү дээ. Эннээс хүн өвдөд байна гэдэг бол өөрт нь л асуудал. Дархлаа нь болохгүй байна. Эсвэл ертөнцийн асуудалтай байна те. Нэг энэ л холбоотой. Тийм учраас энэ даарах гэдэг бол ерөөсөө одоо иргэд яриараа ороход энэ процессын үед орж иж байгаа нянд хамгийн таатай орсныг бүрдүүлж байгаа. Ер нь бол яг миний нэгс уншиж ирсэн юм дээр ингэж байгаа юм л да. Хүн их доороосоо дараад дархлаа ингэ сулрахаар захын эргэтэнд байрлах дархлааны эсүүдийн тоо толгой цөөрдөг гэж үзээд байна. Тэгэхээр давсгны хананд ч гэсэн эсийн дархлаа буюу тентх одоо цэргүүд тийм үү хүнийг хамгаалах хэвээр цэргүүд тэнд их хэмжээгээр байж байдаг. Гаднаас нэг орж ирэхэд тэрийг устгаад хүнийг өвтөхгүй ингэ барай байж байдаг. Дархлаа сулрангууд тэдгэрийн тоо толгой огцон буураад эхэлдэг. Тэнгүүд гаднаас орж исэн нянгууд эсэргүүцэх хүчгүй учраас тэнд таваар үрж ингэж л өвчин үүсгэл гэж яриад. Тэгвэл тэр хамгаалалтын эсүүд яагаад цөөрдөг вэ гэдэгт олон шалтгаан байдаг. Нэг нь дарах байна шүү дээ. Тогтмол үргэлжилсэн байдлаар дарах. Тэгээ магадгүй одоо дээр нэмээд нойр дутуу, сэтгэл санаа тавгууч гэдэг юм ингээд олон хүчин зүйл нийлэхээр өвчин үүсгээд байдаг. Тэгэхээр ерөөсөө энэ төрлийн өвчнүүдийн үед хамгийн нийтлэг өвчин бол энэ мөн шээсний замын халдвар. Цэстэд. Тэгэхээр хүмүүс бол эмийн хүчээр л дарах гэдэг. Энийг л нам дараад өгөөч. Энийг л уучвал миний өвчин эдгэрхүү гэж асуугаад байдаг. Мэдгэрнэ л дээ. Би ийм өгөө тэр имээр тэр нянг устгаж болно. 5 хоногийн дараа 3 хоногийн дараа таны амьдралын хэв маяг чинь хэвэндэл байгаад нөгөө нэг л даардаг, нөгөө нэг л нэмгэн уцалдаг те. Тэргээ энэ нөхцөл байдал байгаа цагт хэдэн удаа сэтэрч болно. Тэгэхээр энэ бүх юм таны гартаа байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүмүүс болохоор
нэг имлэг дээр л нэм бичүүлж аваад 3 хоног гайг болол 4 хоног дээр өвдчихөнгүүт нэмлэг муу юм байна гэл энэ нэмлэг дээр л ингээ нөгөө нэг эмчийн сайн, имийн сайн нэг шүтэл яваад тийм биш. Юусэл өөрийн чинь энтлийн мэдлэг ойлголт уншиж судалсан байдал тэгээд дээр нь амьдралын юм маяг их олон хамаардаг. Ер нь альва өвчин тийм штэ. Өмнөөс өөрөөс маш их хамаарна. Бид зүгээр л жоохон тусалж өгч байгаа. Жоохон л тусалж өгч байгаа. Яг зөв мис цэцлэхэд бол араа өөр ойлголт л та. Жоохон тусалж өгч байгаа. Тэгэл түүн дээр өөрийнх нь одоо нөхцөл байдал тэр амьдралын хэв маяг дадал зуршил бүх юм шийдэж байгаа байхгүй. За тэгэхээр өнөөдөр бидний подкастаар бөөр шийс дамжуулах замын өвчлөлтөй холбоотой сэдвээр бол ярилцлаа. Тэгээ мэдээж бид бүхний энэ мэдээлэл танд хүрэхэд бол тодорхой хэмжээний эрүүл мэндийг дэмжиж ажиллагч спонсорын тусламжтайгаар хүрж байгаа гэдгийг та бүхнээс дахин дуулах нь зүйтэй байх. За бидний яриа ерөнхийдөө үндсэндээ дуусж байгаа учраас зочин эмчтэй ивент тэтгэгчийн бас одоо заавал одоо эмчт маань өөрөө гэсэн бэлгүүдээс өгж байгаа. За энэ болохоор зөв тасал компани аль бис нэртэйгээр оруулж ирдэг хар үрийн тос байж байгаа. Тэгэхээр хар үрийн тосны хувьд бол өөрөө энэ одоо маш өндөр антиоксидант чанар агуулж байгаа тийм. Тэгэхээр өөрт нь бол хүний биед хэрэгцээтэй 100 гаруй төрлийн нэглүүд байдаг юм байна. Тэгээд энэ одоо хүний бие эргэтэн тогтолцоо өнөөдөр бид бөөр шийс дамжуулах зам ярьж байгаа. Тэгэхээр яг тэр бөөр шийс дамжуулах зам эргэтэн тогтолцоон гэсэн сайнаар нөлөөлөх олон хүчин зүйл байж байгаа. За мөн энэ дотор нь одоо альбисны хэрэгтэйгээр оруулж ирдэг бусад одоо бүтээгдэхүүнүүдийн дээжээс бас манай зочин эмчтэй өөрөө гэсэн үднэс бид ингээд орж байгаамаа. Зөө баярлалаа. За тэгэхээр дараагийн бас ивент итгэгч бол мэдээж үндэсний үйлдвэрлэгч байгаа Лавша брэнд. Та ерөнхийдөө бол одоо шил устаа бол бас хийддэг тийм ээ. Тий, ер нь бол айл болгонд баг Лавша брендийн гой мөнгө бас сэргэлдэг баг. Тэгэхээр Лавша брендийн хувьд бол нэгдүгээр онцлогуд байж байгаа. Энэ нэгдүгээр нь Элковит гэдэг зүйлээр боджуулсан юм байна л да. Энэ нь болохоор хүний бид хэрэгцээтэй одоо Герман улсын Мюнхлер гэдэг компаниас гаргасан хэрэгцээтэй нэгдлүүдийн дээр баяжуулаад өгсөн юм. Тэгэхээр бид нар зүгээр одоо гой мөн идлээ гэж одоо дээрээс нь хэрэгцээтэй нэгдлээ авчиж байгаа юм байна л да. Тийм учраас та бас шил устаа бол сайн мэдээж одоо хийж иддэг баг. Тийм учраас танд бас Лавша брендийн идээд бүрэн төгс аврах шиг болоорой гэж. Танд сайхан амраад хагалгаа ордог учраас бас их ядардаг баг. Тийм учраас шил устаа бол сайн хийж идэрээ. За тэгэхээр дараагийн бас одоо ивент итгэгч бол одоо Maya брендийн ус байж байгаа. Тэгэхээр энэ маань болохоор өөрөө эрдэсчүүс ус. Өнөөдөр бас та бид хоёр ярилцж яхад ширээн дээр бас одоо уугаад байж байгаа нь Maya брендийн ус байж байгаа. Тэгэхээр энэ та яг уухад нэг тийм амттай байна. Тийм байна. Тэгэхээр энэ болохоор ийм байгаа. Атайхан амттай. Тийм энэ дэр болохоор ийм ямар нэг нэмэлт сахар байхгүй. За. Тэгээд витамин С агуулсан за хэрэгцээтэй нэглүүдийг өсөн дээр агуулж өгсөн байж байгаа. Тэгэхээр би бол энийг бол ингэж уриалах гэдэг байгаа. Одоо удахгүй бас энэ одоо ер нь монголчуудын хувьд бол баяр их байна. За сахар ирлэх өндөр шүү дээ. Тийм учраас үнэхээр одоо сахартай ундаа эргэлж байгаа оронд ийм жимсний амтаараа байгаа ийм усыг бас хэрглэж явах юм бол тухайн хүмүүсийн хувьд ч гэсэн хүүхдүүд ч гэсэн зүгээр санагдаад байна. Тэгэхээр өнөөдрийн бас сэдвээр мэдээж бөөр шийс дамжуулах замын өрсөлдөх өвчнөө үед бол мэдээж шингэн зүйл сайн хэрэглээ гэж бид хүн ярьж байгаа учраас усаа сайн авч байгаарай. Тэгээд Maya брендийн одоо нэрийн бүтээгдэхүүн усны дээжийг бас танд ингэж өгч байгаа. За баярлалаа. За ууш дээр 100 гараар авчлаа шинэ нөгөө мик зүгээр зөвлөд байгаа учраас баярлалаа. За тэгэхээр бид бүхний яг одоо өнөөдрийн бас хүрж байгаа мэдээллүүд одоо сар шинийн баяр энэ дараахан орно. За яагаад ингэж орж байгаа гэхээр энэ одоо хаврын өр орж байгаа үед л бид нар бас энэ бөөр шийс дамжуулах замын өвчнийхээ бас энэ даарах тухай яригдж байгаа тийм. Энтэй холбоотой бас одоо та бүхэнд бас энэ зөвлөгөө бол хүрэх болно. Тэгээд өнөөдрийн бид бүхний одоо бид бүхэн цаг зав гаргаад одоо сая хагалгаа дуусаад бид бүхний одоо подкастн дээр зорж одоо эмч маань ирсэн. Тэгэхээр одоо алтан гартаа одоо жишээл манай аавын хувьд ч гэсэн маш алтан гартаа эмч болчихж байна тий. Тэгэхээр олон хүмүүсийн хувьд бол бас амьдрал бэлгэсэн юм эмч бас өнөөдрийн зочноор оролцлоо. Тэгээд танд бас ажлын өндөр амжилт хүсье. За их баярлалаа. Ийм одоо ач холбогдолтой нийгэмд тустай иргэдэд эрэгтэй нэвтрүүлэг подкаст хийж байгаа танаа хамт бол та бүхэнд ч гэсэн баярлалаа. Амжилт хүсье. Тэгээд бидний энэ та эзэгхэн сууж ярьсан юм олон хүнд хүрч үзсэн. Хэрэгтэй хүндээ хэрэгтэй мэдээлэл болж чадасаа гэж сүрэй та тий. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн дугаар бол та бүхэнд ингэж хүрч ин. Тэгээд гол нь хүмүүс маань ингэдэг. Энэ эмч одоо яг хаана ажиллаж байгаа вэ? Хаана ч үзүүлэх вэ гэдэг асуулт их ирдгийн дараа нь чатаар. Тэгэхээр 50 бат эмчд үзүүлэх гэж байгаа ч юм уу зөвлөгөө авах гэж байгаа хүмүүс байгаа юм бол бас
сонгодоо эмнэлгээр очиод 50 бат эмчтэр очиод бас үзүүлэх боломжууд бол байгаа. Тэгээд цаашдаа бас бид бүр шийс дамжуулах замтай холбоотой өөр сэдвүүдэр ч гэсэн бас 50 бат эмчийг зочноор дараас урих тийм бодлууд байгаа. Тэрийг бас таны хувьд бол бас нааштайгаар хүлээж авах гэж бид итгэж байгаа. За хүлээж авнаа. За Боломжтой болох байх. За бид бүхний өнөөдрийн зөвлөгөө бол та бүхэнд ингээд хүрээд дуусч байна. Өнөөдөр сонсон зүйлүүдэд та бол амьдралдаа тодорхой хэмжээнд хэрэгжүүлээрэй. За бас манай сувг subscribe дарснаар дараагийн чухал зөвлөгөөнүүд танд ороход бол заавал мэдээлэлээр очдог байх болно. Дараагийн чухал зөвлөгөөгөөр иргэн уулзлаа. Баяртай.